Өөрөөр хэлбэл тэнгэрийг шүтнэ гэдэг их далайн их том орон зайг шүтэж эхэлж байна тийм үү? Бөөн мөргөл гэхлээр зэрэг одоо өөрөнгөн өвөг дээдсийн нэг одоо сүнс юм уу, нэг өвөг дээдсийн нэг сүнс орж ирэх хэмжээнд л тэгэл тэр овгийн дотор л одоо юм шүтлэг байна гэж. Гэтэл Чингис хааныг хаан суухад 9 цагаан тугийг байгуулад их Монгол улсыг. Тэгтэл өмнө нь мод шүтээд бөөнөрөө бүжиглээд бөө зайрангаа одоо буулгаад ингэж исэн хүн чинь хожим улс байгуулахдаа туг сүлдний байгууллагын шүтлэгийг байгуулж шүтээд эхэлж байгаа. Хар сүлдний отог, цагаан сүлдний отог, онгоны отог гэх мэтээр ингэж нэрлэж эхэлж байна. Тэгээд тэр нь байнга хүмүүсээс тусгай байгаад улсын шүтлэгийн төлөө үйлчилдэг сүнхийдийн системнүүдийн нөгөөх бурхны илчтэлэлэгчийг шүтлэх ёс. Дэлхийн ертөнцид бүгд ингэж адилхан болдог. Жишээлбэл Иесус Христ болвол ертөнцийн эзнийг төлөөлж ертөнцид бууж ирсэн. Аллах Тэнгэрийг одоо төлөөлж Мухаммед ертөнцид бууж ирсэн. За тэр бурхан багшийг төлөөлж Сиддхарта ертөнцид бууж ирсэнтэй адил тогтолцоо. Мөнх Тэнгэрийг төлөөлж Чингис хаан ертөнцид бууж ирсэн. Тэгээд тэрний үлдээсэн тэмдгийн цагаан сүлд. Иесус Христийн үлдээсэн бэрэгдэл нь бол загалмай. За тэгээд бурхан багшийн үлдээсэн зүйл нь бол хорлог буюу одоо нэг цагийн хүрд гэж. Тэгээ бүх овг аймаг сүлдээ ерөөс байлтгаж байхад зүгээр л ирж одоо ерөөсө Чингисийн нөмөртөл орж иж энэ ертөнцид одоо аврагдана оршин гэдгээ одоо хүлийн зөвшөөрөд ирдэг болсон. Энийг чинь бид нар хүсчихсэн. Тийм ч одоо жирийн хүм шинж бурхан гэл тийм ээ. Тэгэл ерөнхийдөө 1203 оноос хойш Чингис хааны тэр Хэрээдийг 8-ны дарснаас хойшох үйл явц бол шууд шуударч байгаа нь бол түүнийг юусэн гэж үзэж байгаа холбоотой. За нуус товчоончтой гэж хэлдэг энэ бол тэнгэрийн ингээд эхэлчихэж байгаа тийм ээ. Ерөнхий ивент төвч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Өдрийн мэнд үзэгчтэй Элтгэн подкастын ээлжид нэгэн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. Өнөөдрийн дугаарт бид Чингис хаан болоод түүний шүтлэгийн хүрээнд ярилцах болно. Манай подкаст ивент итгэгчээр Чингис хаан фестивал их түүх амилна хүрээнд ор ивент итгэж явуулж байгаа. Фестивалийн хувьд бол Монголдо төдийгүй олон улстай түүхэн бөгөөд entertainment хамгийн том фестивал болж байгаараа онцлог юм аа. За, зочиндоо энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ дөрөв. За, ерөнхий Чингис хааны шүтлэгийн хүрээнд гэдэг байгаа. Бид нар одоо монголчууд бид чинь бөөн шүтлэгтэй, одоо тэнгэр шүтлэгтэй гэж ярьдаг. Одоо зарим нь бол Чингис хаан бол очиргаан шүтлэгтэй байсан юм аа гэж ярьдаг те. Ерөнхийдөө Чингис хаан одоо яг ямар шүтлэгтэй байсан юм? Их Монгол улсаас хойш монголчуудын шүтлэг өөрчлөгдсөн үү? Энэ талаар дэлгэрүүлээд ярил. За, аливаа улс үндэстэн болвол энэ ертөнцид ирснэх нийгэм байгуулалт бий болохын зэрэгцээгээр хов шүтлэг, нийгмийн шүтлэг одоо хөгжиж явдаг. Хүн төрөлхтний танин мэдхүйнийг явц гэж үздэг ийм учиртай. Тэгээ Монголын эзэнт гүрний тухайд бол одоо ингээд судалж яхад хоёр асуулт их чухал байна гэж үздэг. Эзэнт гүрэн байгаа нь батлагдж байна. Эзэнт гүрэн одоо ийм одоо үйл явцаар ийм процессор энэ дэлхийн ертөнцийн нөлөөллөө үзүүлжээ. Улам мөр өвн энэ байна гэдэг ингээд бүх баримтуудаар ингээд яриад байж болдог. Харин тэр эзэнт гүрэн ямар шашинтай байсан бэ? Ямар шүтлэгтэй байсан бэ? Иргэд нь ямар шүтлэгтэй бай? Улс орны шүтлэг гэж байв уу гэдэг асуудал. За нөгөөх нь болохоор зэрэг аливаа эзэнт гүрний нөлөө болвол ямар технологи тэр одоо дэлхийн ертөнцийн төрлөختөнд өв болгож үлдээ гэсэн энэ хоёр бол хамгийн их чухал асуулт юм шиг байна. Энэ хоёр асуултан дээр Монголын эзэнт гүрний асуудал яваад ирэхээр маш эдрэт. Ерөн зүгээр төсөөлөхөд бол шинжлэх ухааны онол юмар бол аваад үзэхэд бол юу гэдэг вэ гэхээр зэрэг эзэнт гүрэн байсан бол шашин дэлгэрүүлсэн байх ёстой. За технологи дэлгэрүүлсэн байх учиртай. Тэгэхээр энэ ч одоо эзэнт гүрэн гэдэг нь бүх талаараа батлагдаад байгаа гэхээр нэ ямар шашин дэлгэрүүлсэн, ямар шинжлэх ухааны одоо технологи дэлгэрүүлсэн байдгийм бэ? Энэ дээр хариулж чадах хөөхтөр манай дээр Монголын эзэнт гүрэн маш хэцүү төвхтэй болдог. Яг гэвэл зэрэг бөөм мөргөл гэдэг бол нэлээд примитив буюу бүдүүлэг эртний анхны ухамсарын шинжтэй шүтлэгийн хэлбэр. Тэгэхээр тэр тийм бүдүүлэг шүтлэгийн хэлбэртэй байгаа хэрнээ нэлээд тийм супер зохион байгуулалттай эзэнт гүрэн байгуулах болцоогүй гэж үзээд байдаг. Яг тэр хүмүүс нийгмийн зохион байгуулалт нь хөгжөө явцсан хэрнээ шүтлэгийн хин хэлбэр болохоо тийм бүдүүлэг хэлбэртэй байгаад байж болохгүй. Энэ хоёр зөрчилдөд байна гэж үздэг байхгүй. Тэгэхээр зэрэг монголчуудыг бөөм мөргөлтэй байсан гэхлээр зэрэг л гайхаад эхэлдэг. Ийм одоо нарийн татвар
хууль, эдийн засаг, цэрэг зохион байгуулалт, баялагын одоо тэгээд ийм том зохион байгуулалт байсан хэрнээ. Тийм одоо анхдагч хэлбэрийн шүтлэгтэй байсан гэж юу. Нэлийн хөгжсөн юмтай байх учраа гэж. Ингэж одоо өгүүлэл энэ хоёр бол нөгөө эзэн төхөөрөмжийн түүхийг зөрчилдөж байгаа. Бөөмөргөл гэж юу юм бэ гэхээр бөөмөргөл бол ерөөсөө бүх үеийн энэ шамаан бөөг судалдаг бол судлал хүн төрөлхтний шүтлэгийн анхдагч хэлбэр гэж байна. Анхны ухамсарын хэлбэр. Анхны ухамсарын хэлбэр яавдаг вэхээр ихэвчлэн хов шүтлэгийн хэлбэртэй байдаг. Жишээ нь бөөг бол хов шүтлэг. Энэ бол нийгмийн шүтлэг биш. Нийгмээр шүтэж болдгоо нэгдсэн тогтолцоо байхгүй. Тэгэхээр яг нэгдсэн тогтолцоо байхгүй шүтлийн хэлбэртэйгээр нэгдсэн нэгдмэл улсыг нэг үзэл санаа зоригоор удирдах бай. Зохион байгуулалтанд оруулах бай гэдэг асуудал зөрчилдөг юм шиг байна. Тийм учраас бөөмөргөл бол юу гэхээр эртний эхийн эрхэл шүтлэгийн үеийн буюу мөн одоо чинь хов шүтлэгийн шинжтэй буюу хов хүн их л том болохоор гэр бүл тэгээ бүр том болохоор авг аймгийн хэмжээний шүтлэгэл байна. Тэрнээс том олон авг аймгуудын систем, олон үндэстнүүдийн систем, бүс нутгууд, иргэншлүүдийн системийг бүхэлд нь зохион байгуулах тийм одоо үзэл санаа болж чадахгүй гэж ингэж үздэг. Тэгэхээр бөө хүртэл одоо хүртэл бөө олон янзаар одоо ховсож ирсэн боловч хов шүтлгээсээ гараагүй. Одоо та бүхэн одоо энэ бөөгээл янз бүрээр бөө чинь үнэн хотлон бэндэгдэхгүй зүйл шүү дээ. Тэгэхээр одоо бөө шүтээд байгаа хүмүүс ингээл харж яхад нэг авг аймгийнхэн ч юм уу миний үг дээдс бууж ирлээ тэрийгэ болгоомж гэж яах шиг тийм ээ. Эсвэл манай авг аймаг бууж ирлээ гэл ингэж хийдэг. Түүнээс Монгол улсыг даасан маасан тийм одоо борхон бууж ирлээ мэрлээ гэж одоо бараг байхгүй. Тэгэх юм бол нөгөө бөөгийн ч өөрөөр шүтлэгийн байсан. Одоо нөгөө Чингис хааны тэнгэр бөө тий одоо энэ хүнийг ч одоо шүтэл одоо төрийн айхтар бөө гэж ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр ч одоо таны ярьж байгаа энэ зөрчилтэй байгаа юм шүү. Үгүй одоо би нөгөө яриад эхэлж яхад чи ярианы дараа гарах зүйлийг асуугаад байна. За. За. Одоо чинь эхлээд нэг бөө гэдгийг тайлбарлах гэдэг шүү дээ. Тэгэхээр бөө бол хов шүтлэг юм аа. Энэ хов шүтлэг энэ нийгмийн шүтлэг байж чадахгүй. Одоо ч тийм хэлбэртэй байгаа. Тэгэхээр бөө хэзээ нийгмийн шүтлэгийн хэлбэртэй болсон юм бэ гэхээр зэрэг бөөмөргөдлөгийн шүтлэгийн хэв маяг дээр тулгуурласан нийгмийн шүтлэгийн хэлбэр гарч ирнэ. Нийгмийн шүтлэгийн хэлбэр гарч ирэхдээ ямар шүтлэг гарч ирэх вэ гэхээр зэрэг тэнгэр шүтлэг гэж энийг хэлээд байгаа юм хүмүүс. Өөрөөр хэлбэл тэнгэрийг шүтнэ гэдэг их далайн их том орон зайг шүтэж эхэлж байна тийм үү? Бөөмөргөл ихлээр зэрэг одоо өөрөнгөн өвгдээчийг нэг одоо сүнс юм уу нэг өвгдээчийг нэг сүнс орж ирэх хэмжээнд л тэгэл тэр авгийн дотор л одоо юм шүтлэг байна гэж. Тэгэхээр Чингис хааны эзэнт гүрэн анх гарч ирэхдээ Монголын нуус товчон дотор одоо гарч байгаа тэр олон зүйлүүд дотор маш олон боо гардаг. Чингисийг ингээл зөгнөөл нэг боо хэлж штт. Хорч боо хэллээ. Таныг нэгэн удаа жамуух төрийг барина. Нэгэн удаа Чингисийг төр барина гэж хэллээ. Монгол зэрэг ирж хэллээ энэ төр гэл байна. Тэр бэлэг тэмдгийн шинжүүд нь дандаа бөөнөр. За дээр нь хорч усан гэдэг одоо үгнийг улсын одоо их багшаар тавилаа. Тэгээд одоо цагаан уц өмсөж, цагаан мөр онож ингэж одоо хууль цаазыг хэрэгжүүлж яваа гэж тэгдэг. Тэр нь бас яг бөөмөргөлийн хэлбэртэй. Ингээд ирэхээр Чингисийг улс байгуулах үед л бөөмөргөлийн хэлбэр хэв хэмжээнд байжээ. Гэвч тухайн овг аймаг улс гүрэн ханилгийг удирдах хэмжээний нийтлэг шүтлэг байсан байна. Жишээлбэл удирдагчийг шүтлэг. Тийм ээ. Тэгээ удирдагчийг шүтэн, удирдагчийг шүтэж байгаа зүйлийг овг аймгаараа юм уу аймаг ханилгаараа дагаж шүтэн гэх мэт ингээ нэг шүтлэг үүсэж. Тэгж шүтээд ирэхлээр тэнгэрийг шүтээд эхэлж байгаа. За. Тийм тэнгэрийг шүтээд эхэлнэ. Өөрөөр хэлбэл бөөмөргөл бол нэг гэр бүл овг аймгаас хэтэрдэггүй. Гэр бүл хов хүнээс хэтэрдэггүй болвол тэр бүхэл бүтэн улс орныг удирдах ч одоо тэнгэр шүтлэг гэдэг шүтлэгийн хэлбэр бий болоод энэ дээр ихэвчлэн зайрангууд голлоо. Зайрангууд гэдэг нь эрхтэй шүтлэг болж байна. Бөөмөргөл нь болохоор зэрэг ихэвчлэн удгнууд голлно буюу эмхтэй их одоо бөөнөр одоо шүтэж байгаа. За ингээд энэ хоёр шүтлэг одоо ингээд явж байхад Чингис хааны одоо Монголын нуус тавчаанд юу гардаг вэ гэхлээр зэрэг Хутуул хааныг хаан суугаад цаглагар модны газарт өвдөг газрыг өлтөрцөл хавраг газрыг халзартал бүжиглэж наадаг гэл. Хаан суухад нэг одоо юм онго модыг шүтээд тэгээд хамтдаа одоо бүжиглэж наадаад ингээд зинглээ хийж. Гэтэл Чингис хааныг хаан суухад 9 цагаан тугийг байгуулад их Монгол улсыг
Тэгтэл өмнө нь мод шүтээд бөөнөрөө бүжиглээд бөө зайрангаа одоо буулгаад ингэж исэн хүн чинь хожим улс байгуулахдаа туг сүлдний байгуул буюу шүтлэгийн байгуулаж шүтээд эхэлж байгаа. Тэр нь тэнгэрийн шүтэн болов тэнгэрийн сүнс гэж нэрлэгддэг 9 цагаан сүлдийг шүтэж ийн гэж. Ингээд шүтлэг өөрчлөгдсөнийг нууц тавчанд харуулж шүү дээ. За ингээд эрэхтэй зэрэг одоо жишээ нь тэнгэр шүтлэг гэдэг зүйл буюу нийтлэг одоо нийгмийг бүрхсэн тийм одоо их эзэн юмыг одоо шүтдэг ёсоодоо гараад иржээ гэж одоо нууц тавчаанаас ажиглагдана. Монголын нууц тавчаан тэнгэрийн тухай 60 гаруй удаа дурдна. Тэр дотор бүр одоо тэргүүлэх тэнгэр буюу одоо гол эзнийг бол мөнх тэнгэр гэж хэлнэ. За ингээд мөнх тэнгэрийн буюу тэнгэрийн хөвөн Чингис хаан гэж. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл одоо Чингис хаан бол тэнгэрийн хөвөн байх нь. Тэр тэнгэрийн хөвөний сүнс буюу цог хэмрэг илэрхийлэгч нь цагаан сүлд. За энэ бол ингээд ирэхлээр тогтолцоот буюу эренбэлэг шинжтэй болоод эхэлнэ. Философийн хувьд бол үндэстнүүд юу гэж үздэг вэ гэхээр зэрэг одоо хүн төрөлхтөнд бас агуу их ертөнцийн хүч байна. Түүнийг төлөөсөн нэг хөвөн буюу одоо төлөөлөгч байна. За тэгээд тэр хүчийн одоо бэлэг тэмдэг энэ газарт үлдэнэ. Гэсэн одоо ийм эрэм дараатаагаар одоо дэлхийн бүх шашнууд болон тогтолцоот болж эхэлж байгаа. Системлэг болно гэсэн үг. Өмнө бол системлэг биш байх нь шүү дээ. Тэднийхний боо, эднийхний боо, энэнийхний боо гэдэг 1000 боо байгуулад 1000 гэрвэл 1000 боотой. Гэтэл энэ удаа бол тийм биш. Тогтолцоор хөрв системлэг болоод тэгэхээр нэг ертөнцийн эзэн байгаа. Түүнийг төлөөсөн нэг л одоо хөвөн байна. Тэгээ газарт улс орныг төлөөсөн нэг л том бэлэгдэл байна. Гэсэн одоо ийм болоод ирэхээр энэ ертөнцийг нэгдүгээр эренблэхээсээ гадна нэг юмны шүтлэг дотор бүхэл бүтэн бүс нутаг иргэншлийг оруулаад эхэлж байгаа. Тэгэхээр тэнгэр шүтлэг нь юу гэхээр тэнгэр шүтлэгийн суур нь бөө мөргөл дээр суурилсан хэдий боловч түүнээсээ үндслээ тогтолцоорох шинжтэй болоод ирэхээр нийгэмд үйлчлэх шүтлэгийн хэлбэр болоод эхэлж хөгжсөн хэлбэр. Хөгжсөн хэлбэр. Ингээд нийгэмд үйлчлэх шүтлэгийн хэлбэр болоод ирэхээр яадаг юм бэ гэхээр өөрийн уншлах намлалтай, боловсон хүчинтэй, өөрийн тогтолцоотой, эд үлгийн зүйлтэй. За тэгээд одоо ингээ уншлаг намлал эд үлгийн зүйлгээд ингээд бүхэл бүтэн ингээд сүм хэдийн систем шиг юм үүсэж эхэлнэ. Үүнийг бол хар сүлдний отог, цагаан сүлдний отог, онгоны отог гэх мэтээр ингээд нэрлэж эхэлж байна. Тэгээд тэр нь байнга хүмүүсээс тусгай байгаад улсын шүтлэгийн төлөө үйлчилдэг сүм хэдийн системнүүдийн Ерөнхий ивент төгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Тэгэхээр тэнгэр шүтлэгийн хэлбэр буюу Чингис шүтлэг гэж хэлдэг хэлбэр бол Чингисийн онгон, Чингисийн цагаан тугийн отог, хар тугийн отог гэж одоо явж исэн тэр зүйлүүд зөвхөн тухайн улс орны сүлд хэмээр буюу шүтж байгаа тэр зүйлийг дахиж цаг хугацаанд нь одоо эргэл мөргөлийг одоо хийж явах систем бүхэн нэгж үсэж эхэлж байгаа. Тэгэхээр энэ бол тэнгэр шүтлэг бол бөө мөргөлөөс тусдаа нийгэм шүтдэг шүтлэгийн хэлбэр байна. Тэгэхээр монголчуудыг бөө мөргөлтөн гэж үзэж болохгүй. Бөө мөргөл бол тэдний иргэнлэг буюу жирийн иргэдийн одоо шүтлэгийн одоо суурь юм байна. Тэр суурин дээр гарч ирсэн нийгмийн шүтлэг гэж байна. Нийгмийн шүтлэг нь өөрөө бүх улс орн буюу үзэл санаа түүний тогтолцоонд үйлчилдэг байна. Энэ тогтолцоонд үйлчилдэг зүйл нь юу болоод ирдэг юм бэ гэхэж шашин болоод эхэлдэг гэсэн үг. Шашин бол тогтолцоотой. ертөнцийг үзэх үзэлтэй ертөнцид хамгийн агуу их хүч байна. Түүнийг төлөөлөх нэг зүйл байна. Газар дээрх түүний тогтолцоо буюу нөлөө байна гэж үздэг. Тэрийг төлөөлсөн элемент буюу зүйлс байна. Тэгэхээр тэнгэр шүтлэг бол өөрөө тийм хэлбэртэй. Гэвч тэнгэр шүтлэг дотор одоо явж байгаад нөгөө тэнгэрийн хөвөнийг шүтэх буюу нөгөөх бурхны илчтэлэлэгчийг шүтэх ёс дэлхийн ертөнцид бүгд ингээд адилхан болдог. Жишээлбэл Иесус Христ болвол ертөнцийн эзнийг төлөөлж ертөнцид бууж ирсэн. Аллах тэнгэрийг одоо төлөөлж Мухаммед ертөнцид бууж ирсэн. За тэр бурхан багшийг төлөөлж Сидхарта ертөнцид бууж ирсэнтэй адил тогтолцоо. Мөнх тэнгэрийг төлөөлж Чингис хаан ертөнцид бууж ирсэн. Тэгээд тэрний үлдээсэн тэмдгэн цагаан сүлд. Иесус Христийг үлдээсэн сүлд бэлэгдэл нь бол загалмай. За тэгээд бурхан багшийн үлдээсэн зүйл нь бол хорл буюу одоо цагийн хүрд гэж. Тэгэхээр ингээд үзэгдэх элемент, философи, ертөнцийг үзэх дараалал, тэр улс оронд одоо нөлөөлж байгаа нөлөөлөл, нийгэмд үйлчлэх байдлын тэр наваад өчсөөр энэ бол тогтолцоо шашны хэлбэр болж байгаа. Тэгэхээр тэнгэр хөтлөхийн шашин гэдэг зүйл рүү орсон байна гэж үзэж байгаа юм.
Ингэхээр зөв юу гэж яах вэ гэхээр монголчууд бол маш эртний бүдүүлэг тархаа бутархаа хөв шүтлгийн шинжтэй зүйл мулсарныг удирдаагүй маа. Бид бол шин шашныг бий болгож санаачлан бүтээсэн юм аа. Creating хийсэн гэсэн үг. Бид нэр тогтолцоод бусад шашинтай адил ертөнцийг үүсгэх эренб дараа бүхий утга учиртай тийм системлэг тогтолцоог одоо бий болгожээ. Тэгэхээр Монголын эзэнт гүрэн бол бөөмөргөл дээр суурлан гарч ирсэн одоо хэдий боловч шин шашныг одоо жишээ нь бүтээсэн тийм учраас эзэнт гүрэн юм а гэж хэлэх шалтгаан үүсэж байгаа. Ийм учраас монголчууд бол тэнгэр шүтлгийн шашинтай байсан. Тэнгэр шүтлэг нь нарийсаад ирэхлээр зэрэг цаашаага чухам одоо нөгөөт Иесус Христийн шүтлэг гэдэг шиг, Аллахын шүтлэг, лалын исламын шүтлэг гэдэг шиг, Бурхны шашны шүтлэг гэдэг шиг нэг одоо бурхантай байна. Тэр бурхан хэмбэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ бол Монголын нууц товчоонд яг Чингис хаанд зориулж Чингис хааны намтар түүхийг тусгайлан бүтээсэн асар том одоо судар байж байгаа. 60 хэдэн удаа Чингис хааныг мөнх тэнгэрийн хөвөн тэгээд тэнгэрийг дуурлаад ингэ явж байгаа байдлаас үзвэл нууц товчоо бол нэг ёсондоо одоо төсөөл байсан. Библи. Тийм ээ? Одоо нөгөө Библийн судар нь одоо Христийн ёсоор хажуулах юм бол эсвэл Коран. Эсвэл одоо бурхан багшийн одоо ламрим гэдэг юм уу? Ийм одоо судар юм аа. Яагаад гэвэл ертөнцид тэр эзний төлөөлөл ирэхэд түүнийг дагаж ийм том одоо жишээ нь туйр буюу уул мөр нь үлддэг. Тэгээ өвөө нь үлддэг юм аа. Тэгээ тогтолцоо нь үлдэнэ одоо нэг сүм хэдийн систем үлдэх юм шүү дээ. За тэгэхээр нэг том асуудал гараад ирчих. Хэрвээ монголчууд тогтолцоо шүтлгийн хэмжээнд дэвшиж чадсан бол эзэнт гүрэн юм мөн байна. За эзэнт гүрэн муу юм бол энэ монголчуудын бий болгосон одоо бүтээсэн тэр шашин шаашаа хэр тэлж хэр тогтолцоор хувааж өөрсөн бай. Дэлхийг эзэлсэн нөгөө бүс нутгийг эзэлсэн иргэншлүүдийг эзэлсэн хэмжээний тогтолцоотой болж чадсан үгүй юу гэдэг асуудал гараад байна шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо арга ядсан зүйл болно. Яагаад арга ядсан зүйл болдго юм гэхээр нөгөө шашнууд ч юм бол хүндрэлтний авраг там шашнууд болцсон. Гэтэл Чингис хааны одоо ертөнцийн одоо Чингис буюу тэнгэрийн хөвөн буюу богд эзэн гэж нэрлсэн энэ одоо том одоо гаргаж ирж байгаа шашин чинь дэлгэрлийг олж чадсан уу гэж. Тэгэхээр дэлгэрлийг бол энэ бол бүрэн олж чадаагүй. Гэхдээ ол мөрн хэвээр үлдсэн. Ямар ч байсан бид нэр бөөм мөргөлдөө суурилсан тэр төдий нэг тийм одоо бүдүүлэг элемент дээрээ царцсан үндэстэн биш. Харин бид нэр шин шашныг одоо бүтээн чадаад тэр зүйл нь дэлгэрлийг олохгүйгээр үлдсэн, зогссон, зартсан, хөлдөж үлдсэн гэдэг юм уу, мөхсөн гэдэг хэмжээнд одоо бидний үнэлэх болж байгаа. Тэгэхээр бид энэ бол дам бөөм мөргөлдөө байсан гэдгээс хамаагүй дээгүүр зүйл болж үлдэнэ. Тэгэхээр зэрэг энээс ингээд энэ тэнгэр шүтлгийн энэ хэлбэрээс цаашлаад Чингисийг шүтгэх ёс буюу Чингис шүтлэг гэж байна гэж одоо судлаачид үздэг. За энэ Чингис шүтлэг байгаа тухайн асуудлыг бол яг 20 дугаар зууны өвхөн одоо 19 дугаар зууны төгсгөлөөр бол судлаачид хэсэг бусаг гаргасан. Мастарт ч гэдэг юм уу одоо Дорж Ванзаровч гэдэг юм уу, Владимир Цовч гэдэг юм уу, Данилевский гэдэг ч юм уу одоо том эрдэмтэд Баавдын ч гэдэг юм уу ийм эрдэмтэд ер нь Монгол нэг тийм тусдаа шүтлэг байгаад байсан юм шиг байна. Элемент нь илрээд байна. Гэхдээ нарийн судлах хэрэгтэй гэдэг. Тэгээ энэ судлагдахгүй явсаар байгаад ер нь баг одоо үдээ болсон. Гэтэл яг Чингис шүтлэгийн одоо сүм хэдийн элементүүд нь одоо үлдсэн ийм байдаг ийм учиртай. Тэгэхээр монголчуудад хэрвээ монголчуудын одоо дэлхий дээр тэр дахин төрж хүчрэх болоо гарч ирсэн тэр эзэнт гүрэн өөрийн шүтэнтэй гэж үзвэл тэр нь Чингис хаан юм. Тэр шүтлэг нь хэдийнээс эхэлсэн байх вэ? Яаж үргэлжилсэн байх вэ? Одоо яаж байж гэнэ уу? Ол морин хаа байна гэдэг тухай ярих хэрэгтэй юм. Гэж ингэж бодогдож байгаа юм. Тий. Одоо яг хоо түрүүн та хаццуулаад хэлчихлээ л дээ. Яг хоо Монголын нууц төвчөө бол одоо Библиэтэй адилтгаад хэлж байгаа шүү дээ. За энэ дээр яг хоо сөрөг комментууд зарим нэгэн хүмүүс бол буруу ойлгоод орж ирж магадгүй. Одоо тэгвэл та ч одоо бас олонний танил хүн одоо таныг сонсдог, уншдаг хүмүүс зөндөл байдаг байлгүй. Энэ хүмүүсийн сэтгэл нь танд хэрхэн нөлөөлж? Яг хоо ер нь бол одоо нийгмийн сүлжээнд чинь ингээ юм ярихлаэр хүн энэ олон хүн дотор ч өвчтэй хүн зөндөө байгаа шүү дээ. Өвчтэй маш тийм эмзэг эсвэл нөгөө талаас дутуугийн мэдрэмжтэй улсууд юуны өмнө ингээл
уур насаад л өөрийнх нь уншснаас өөр юм ярихлаа зэрэг эвгөө оргиол те эрх ашгийг хөндөд байгаа тиймэрхүү одоо галзуу өвчтэй хүмүүс бол зөндөл байна. Тийм учраас одоо нийгмийн сүлжээнд ярихдаа бол ерөнхий санаа бодлоо илэрхийлэх, мэдлэг илэрхийлэх, мэдээлэл дамжуулах зүйлсийн дотор бол ерөөсөө имзэглэх хэрэггүй. Яг л бид нар чинь санал солилцож байгаа шүү дээ. Одоо Бадам Самбухад Монголын түүхийг бүгдийг мэддэг учраас ярьж байгаа биш. Монголын түүхэн мэдлэг яаж бүрэлдэсэн юм, ямар өвөдний илүү их чухал юм гэдгийг уншиж хаад түүнийг олон нийтэд хуваалцаж дамжуулж байгаа гэдгийг ойлгох нөгөөх нь. Тэгэхээр зөв тийм хүмүүс байгаа. Гэхдээ ер нь бол энэ нийгмийн сүлжээн дотор юуны өмнө өөрийнхөө уур бухимдал, бусдыг харааж өрөөхийг илэрхийлж байгаа хүн гэдэг бол ерөөсөө энэ сэтгцэн эмгэгтэй хүн гэсэн үг. Тэр магадгүй гэр бүл дотроо, тэр магадгүй одоо амьдралдаа, тэр магадгүй яг өөрийнхөө амжилтанд маш их бухимдж байгаа учраас тэр зовлонгууд нь ингэж сэтгэл зүйн хувьд ингэж янз янзаар илэрдэг. Түүн дээр хүлээцтэй байгаад энэ одоо юу гэсэн үг юм, за энэ ч бас нэг ийм санаа байж болно, тийм санаа байж болно гэд эргээр авч үзээд энэ чи гоё харсан байна шүү. Бас ингэж үзэж болох юм байна гэх мэтэр нөгөөх одоо хийж байгаа хүнтэй гоё шин зүйлийг хуваалцаад тэндээ золж харсан зүйлдээ баясаад магадгүй тэр хүн гоё яриад бүр үнэхээр одоо үлгэр авах хуцаар байгаа бол тэрнийхэн төлөө бусдын төлөө баярлаж чадж байгаа бол тэр амьдрал нь тайвширсан, их боловсралтай болцсон аятайхан амьдралыг гэрэлгээ талаас нь харах гэж ирмэлцдэг, зовлонгоо санжирахыг тэмүүлдэг тийм хүмүүсийн хэлбэр. Ер нь бол энэ нийгмийн сүлжээний коммент дээр гарч ирж байгаа улсуудын тэр юуг хараад шууд сэтгэл зүгээр нь таньж болдог. Жишээ нь одоо улс орныг эдсэн байна, энэ нөхдүүд идээд байна гэдэг суурхалд шууд итгэнгүүтээ тэднийг ална хятна гэж байгаа хүн бол тэр чинь өвчтэй хүн шүү дээ. Тэр яг ихнэрээ зоддог байж таарна. Эсвэл ахсан тавьдаг байж таарна. Тэгэхээр нэг иймэрхүү одоо гаж юмнуудыг шууд нийгмийн сүлжээний бас нэг ачаал хөдлөн тэр хүмүүсийг таньждаг байхгүй юу? За ингээд миний найз ингээ байж итл хажуугаас амар гинт дайрч орж ирэнгүүтэл энийг ална буудна ч гэдэг юм уу, эсвэл энэ муу навш мовш гэж гинтгэж байгаа бол тэр өөрийгөө энэ нийгмийн талбар дээр гарч ирээд илчлээд байгаа годомжин таксам тавьж байгаа айдал байхгүй юу? Тэнгүүд түүшээ миний найз чинь нэг л эвгүй угаасаа ч тийм дээ гэд мэдэгддэг штеп. Тэгэхээр энэ бол одоо тэр төр зургийн тэр өөрт нь ирж байгаа эсрэг одоо жишээ нь сэтгэл зүг нь хөндөж байгаа байдал дээр төсвөр алдчих. Тэгэхэд одоо илүү хүлээцтэй хүн бол жаахан хараад за одоо энийг тэгж хэлэх үү яах вэ? Би юм илэрхийлэх нь илэрхийлэх хэрэгтэй үгүй юу гэдгээ ингээ хүлээзнэ. За ер нь илэрхийлье гэвэл жаахан ингээ илэрхийлчихгээд маш аятайхан төлөв мөртлөө тэр зүйлийг бүр бүхэлд няцаага хайцсан тийм гоё хариулт орж ирдэг штеп. Гэхдээ наадах чинь одоо юм биш үү? Би ингэж бодож ийм үндэслэл байдаг штэ гэж. Энэ бол хүмүүсийн харилцан нөгөө мэдлэг оюун санааныхаа зүйлийг ингэж харилцан солилцож байгаа. Гүйлгээнд оруулж байгаа, магадгүй буруу зүйлээс сэргийлж байгаа, шинэ мэдлэгрүү тэмүүлж байгаа хэлбэрүүд. Тэгэхээр одоо жишээ нь миний ярьж байгаа зүйл бол хэтэрхий фантазлаад яриад байгаа зүйл биш. Одоо судалгаатай байж байгаа юмнуудын үндсийг ерөнхийд нь уншчихад тэр мэдэрч байгаа зүйлээ за ийм юм аа гэж ярьж байгаа нэг зүйл. Хоёрдугаар энэ чинь зүгээр сэтгүүлч Бадам Самбуу яриад байна гэж бай зарим нэг нь харам тийм ээ. Гэтэл энэ зориулаад хүн бэлдсэн байж болно нөгөөдг нь. Нөгөөдгөр одоо сүүлийн үе манай үзэгчд бас мэдэхгүй байгаа бах. Бадам Самбуу гэж одоо энэ яриа сууж байгаа хүн бол одоо төөх судлалаар 10 гаруй жил явж байна. Монголын сайхан эрдэмтэд залуучууд одоо бүр алдартай одоо жишээ нь сайхан одоо нээлтүүд хийсэн хүмүүсийн эргэн тойронд тэднэртэй санаа бодлоо хуваалцаж, тэдний юмыг уншиж, тэднийг дагж суралцаж ингэж яваа. Ерөнхий ивент төгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Тийм учраас одоо миний энэ ярьж байгаа зүйл бол би нэг санамсаргүй зүйл яриад нэг мэдмэхэрэд байгаа зүйл биш. Судлагдсан зүйлүүдийн үндэс байгаа юм шүү. Энэний цаана юм байгаа шүү. За зарим нэг ялангуяа нийгмийн сүлжээн дээр бол хүн ингээ илэрхийлж явахдаа нэг хоёр үгээр оновчтой бас илэрхийлж болно. Тэр зүйлийг үршээх үз, тэр зүйлийг зөвдөхөд ойлгох үз. Ерөнхий үнгээс тэр хандлагуудаар нь одоо ингээ базаад ингээ авчих хэмжээний бас нэг тийм хомсортой байж ээж одоо иймэрхүү юмд одоо шимтгүүл одоо их зүгээр байгаа юм. Нэг хоёрдугаард таны дээр одоо эсэргүүцэж харааж байгаатай адилаар би ч гэсэн бас саналаа бодлоо илэрхийлэх хэрэгтэй биз. Тэгэхээр зэрэг зарим хэсэг нь бол энэ судлаачийн гэдэг юм уу энэ одоо мэдээлэл түгэж байгаа хүний санаа юм байна. Энэ үндэс нь
чиг шугам юм байна. За энэ нь минийхтэй таарж энэ минийхтэй таарахгүй байна гэх мэт. Нөгөөтэйгөр одоо энэ нийгмийн сүлжээнд байж байгаа энэ түүх одоо соёл технологийн талаар санаа бодлоод хуваалцахад ингээд өргөлзөөд уурлаад байгаа хүмүүсийн нэг нь юу гэхээр зэрэг нөгөө олон мэдээллүүдийн нэг нь л уншсан байдаг байхгүй. Тэгээ тэрэндээ итгэцэн. Тэ? Эсвэл яг нэг социализм, коммунизмын үед суртлаа биччихсэн түүхэнд итгэцэн. Үгүй бол нэг дэм хөөрөв сэтгэл хөөрсөн хүний өнцгийг хардсан. Үгүй бол судлаачийн нэг удаагийн саналыг хардсан. Тэгээ тэрийг үнэнгээ итгэждэг. Гэтэл мэдлэгийн асуудал гэдэг бол маш хэцүү. Өөрөөр хэлбэл одоо ингээд Чингис шүтлэг гэж байгаа эсэх тухай гэхэд 40-50 ном байгаа. Энэ чинь маш олон янзаар илэрхийлсэн байгаа. Тэгэхдээ ерөнхийдөө мэдлэгийн аргыг судлах арга зүйд боловсрсон хүмүүс хийж байгаа учраас ингээл нэг зүйлийг олон талаас нь авч үзэлгүй тийм биш юм байна. Энэгээр ингэж нотгож जैन, тэргээр ингэж нотгож जैन гээл яваад байгаа юм үр шим байгаа. Тэгэхээр зэрэг 1-2 зүйл уншичаад одоо хөөрч дэвсэх биш. Олон зүйл харьцуулан үтсэн байх нь маш чухал. Гэхдээ хүн болгон судлаач биш шүү дээ. Тэгэхээр зэрэг одоо энэ ярьж байгаа хүмүүс нь аль болохоор шинэлэг сүүлийн үе. Аль болохоор гол баримжаатай зүйлсүүдэд харсан байх хэвээр. Тэгэхгүй бол яг нөгөөх магадгүй 10 жилийн өмнө үнэн байж хагаад үнэн гэж бодож исэн зүйл няцаагдсан мэдлэгийг одоо ярих юм бол бүр инээдтэй болчихно шүү дээ. Тийм учраас сүүлийн үеийн судалгааны үр дүнгуудыг тэгээ голлох тэр фронт дээр ажиллаж байгаа сайн судлаачдын гол зүйлүүдийг болж игэл харахыг гэрмэлсэн байх хэвээр. Википеди дээр эсвэл шинжлэх ухааны одоо яг жинхэнэ шинжлэх ухааны одоо иргэмшилгээний өгүүлэл дээр бичсэн тэр зүйлүүд одоо хүртэл зарим нь зөрчил байдаг. Тэгэхээр нөгөө мэдлэг олдог аргатай хүн бол Википедиээс ерөнхий баримжаагаа хадчихад сурвалжуудыг харж хаад тэгээ тэр талаар шинэ гарсан зүйлүүдийг нэмж хараад тэгээ ерөнхий мэдлэгийн ориентац баримжаа хандгууд яаж өөрчлөгдөд байгааг мэдэрдэг ийм учиртай. Одоо жишээ нь машиныг нэг одоо юу гэдэг 30 жилийн өмнөх одоо Орос машин мэддэг хүн өнөөдрийн цахилгаан хөдөлгүүртээ энэ чимээгүй дуугүй явдаг ухаалаг машинуудын тухай байдлыг шууд гүтгэж болохгүй шүү дээ. Тэгэхээр мэдлэг өөрөө ингэж хөрвж явдаг тэрэнд дагаж өөрөө их сайн суурьтай байж байгаа тэр нэмэгдэл зүйлүүдэд дагаа явж байгаа хамар болдог. Иймэрхүү юм. Тийм учраас энэ уурчлаараа уртаарчлаа тэр энэ нийгмийн сүлжээ подкастууд дээр гинт дуурлал өөрийн юмтай зөрөгтэй зэрэг агсман тавиалыг хэлдэг тэр байдал бол энгийн зүйл биш шүү. Тэр бол ер нь өөрийгөө л хараа онцолж байгаа. Тийм. Өөрийгөө маш хүнд байдалд оруулж байгаа. Ер нь хүн уурлах гэдгсэн зовлонтой хүн л уурлж яадаг тийм биз? Эсвэл дотоогийн мэдрэмжтэй хүн уурлж яадаг. Тэр уурын цааны үг гэхээр зэрэг ерөөсөө өөрөөл завчдаг. Тэгээ нэг иймэрхүү юм байгаа. Тэгэхээр одоо нийгмийн сүлжээг ярьсан дээрээ одоо нэг зүйл төр таны хадуураад явж байна. Тодруулчих гэж бодож байна. Нэг хадуурахгүй. Одоо сүүлд нэг түүхч бас нэлээд шүүмж авлаа л та. Одоо ямар түүхчдээс ч судлаачтаас нэг хүчтэй шүүмж авах шиг боллоо. Ард иргэдээс ч хүчтэй шүүмж авах шиг боллоо. Одоо нэрийг нэлээд яах вэ? Гэхдээ нөгөө нэг жамуухын шарилын талаар ярьсан. Манай Төр Батын няцаасан. Тий яг уу тэр бол яг уу яг л минийсээ ярьсан сайн жишээ болчих жоохгүй юу? Хуучирсан мэдлэг уншичаад сүүлийн үеийн шинжлэх ухааны ямар ололтууд бий болцсныг харж амжаагүй өмнөх юмараа ярьчихгүй юу? Тийм ээ? Одоо та энэ дээр тэгээ батлагдаагүй мэдээлэлээр ярьж ихтэй зэрэг чинь тэр чинь сонирхолтой хэдий боловч яг судлаачид ингээ харахлаа зэрэг маш гаж буруу юм төгөөгээ явчих гэж байгаа хэлбэр байгаа учраас манай зарим судлаачид одоо манай Төр Бат мат гэдэг ингээд улсууд бол зориуд ер нь тийм байхгүй шүүгээ няцаалаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бас ийм юм гарна. Тий яг тэгэхээр түүх гэдэг чинь бол ерөнхий араам ерөнхий одоо тэр ноён нуруунд бүрдсэн байж гисэн дотор байж байгаа наривчилсан хэсгүүд дээр шинэ өөрчлөлтүүд гарч ирэх магадлалтай байдаг. Шинжлэх ухааны бүх мэдлэг ч гэсэн тийм. Одоо энэ электрон, онлайн физик, квантын үүсгэнгээ зарчим шийдэгдсэн боловч шийдэгдээгүй олон асуудлууд барьж идэг. Тэрэн дээр өөр саналууд явж идэг. Тэгээд тэр саналуудаас нэг нь одоо ялаад явж хахад нэг талд нь батлагдаа явж хахад тэр батлагджсэн зүйл ахаад дараагийн зүйлээр нясаагж явах жишээ нь ийм хөвслүүд явагддаг. Энэ хөвслүүд явагдаж өрсөлдөж байгаагийн дүнд үр дүн нь бүр бодит байдал руу нефт явж байгаа одоо хувьд бол энэ шинжлэх ухаан ч өөрөө хөгжиж идэг байхгүй юу? Хөгжиж идэг тийм л учиртай ч бид нар мэднэ.
Тэг ийм л юм. Одоо одоо үндсэн сэтгэл За, байгаа за. тийм. Одоо Буцаад цагаан авъя гэж. сүлд тийм. Цагаан сүлдэн дээр одоо зарим хүмүүс энэ бол 9 байгаагүй маа. Нэг л байсан юм. Сүүлд бид нар 9-ыг биелэгдэж 9 болгосон юм гэл янз янз л ярих юм тийм. Одоо та цагаан сүлдний судалгаан дээр ажиллаж байгаа. Цагаан сүлдний талаар өстой жинхэнэ тоочны ойлголтыг бидэнд өгч. За яг хуу одоо таны асуулт бол ингэж байна л да хэтэрхий өсрөөд байна. Уул мал дээр нэг Чингис шүтлэг гэж юм бэ, тэр нэм тогтолцоотой уул мөрүүд нэм гэж яхан ярмаар. Гэхдээ яг хуу нэгэн цагаан сүлд асуусан учраас одоо цагаан сүлдийг яриа гэж боддог. За мэдээж ерөөсө бүр одоо эртний одоо энэ төргийн ч гэдэг юм уу Монголын за нүүдэлчдийн улс үндэстнүүдийн ингээд үцээд байхад бол тийм сүл шүтлэгийн элементүүд буюу гол хэрэгсэл гол үлгийн зүйлс нь төдийл нэг тийм олон ширхээр одоо байгаагүй л байдаг. Тэгээ нэг хоёрхан явж байгаад тэр нь байгууллагын шинжтэй болоод ховссон мөвсөн одоо ийм олон янз үйл дээ. Тийм тэгээ ганцхан юм шүтдэггүй ордондоо шүтдэг зүйл, гаднаа шүтдэг зүйл, дайн шүтдэг зүйл гэдэг ингээ бүр тэр үедээ англиад ингээ явцсан юмнууд ч байж байдаг. Тэгэхээр цагаан сүлд бол яг анх одоо цагаан сүлд гэж Монголын сурвалжуудад гарч байгаа нуус товчонд л гарч байгаа нь тэр Чингис хаан 9 хөлд цагаан тугийг байгуулад гэж сүлдэж гэдэггүй туг гэж хэлж байгаа тэнд байгуулад гэж. За энийг бол одоо манай эрдэмтэд зарим судлахтаа бол ер нь бол байгуулад гэдэг нь одоо байгуулж бүтээн босгох тухай асуудал биш. Байлгаад гэсэн үг юу? Байгаад уу? Оршоогоод гэсэн үг юм а гэж ингэж хэлдэг. Тооны тухайд бол янз бүрийн л санаа оноо байгаа. За яг би судалж яхад бол энэ бол ямар нэг тийм 9 хөхөл биш. 9 тугийн тухай юм байна гэж одоо магадлал нь илүү өндөр юм байна гэдгийг одоо гаргасан. Ер нь бол энэ хялгсан юм одоо энэ тугыг ч юм бол хөхөлт туг гэдэг. Энэ бол хөхлүүдээс бүрддэг. Дотор нь олон хөхөл байдаг. Одоо жишээ нь цагаан сүлд чинь ингээл нэг их ус харагдж байгаа боловч эн чинь яг тэр үндсэн цар гэдгээсээ одоо царын ирэмгийг дагаад дүүжлээстэй олон хөхлүүд байна. Нэг хөхл нь бол нэг ямхын хэмжээтэй байна. Ямх гэдэг нь 3 см-аас 3.5 см хэмжээний нэг багц усыг нэг хөхл болгож байгаа. Тэгээ өөрөөр хэлбэл тэр одон царыг ингээд тойроод хөхлүүдийг ингээхлээр зэрэг 24, 52 гэх янз янз байна. Тий, иймэрхүү маягаар. За хөлд туг гэдэг одоо нэр томьёо гэдэг ингээд үзэх юм бол Чингис хааны тугаас бусад тугийг хөлд гэж хэлдэггүй. Хэлдэггүй. 4 хөл тар сүлд. 8 хөлд цагаан сүлд. Цагаан туг сүлд туг гэж. Сүлд гэдэг бол хожим гарсан. Ер нь бол хуучин үг нь сүлд гэж хэвээрээ байсан сүнс сүлд гэсэн цог ямар гэсэн үг. Энэ үг бол туганд хожуу одоо чи нэгдсэн. Тэгэд нэг нэршил бий болж туг сүлд гэдэг нэр бий болж ийнэ л гэсэн ийм судалгаагаар бол гардгийг. Тэгэхээр зэрэг 9 хөлд цагаан сүлдийг ч одоо зарим нь эн чи 9 хөлтэй гэж байгаа юм чинь. Тэгэхээр хөл гэдэг бол эргэн тойрны төвшөөний юм болвол голд нь нэг байх нь байна. Тэгэхээр тэг эн чи 10 цагаан туг байх хэвээр. Тэг 9 хөлд туг гэдэг бол үндсэн туг байгаад 9 одоо юм дагуултай байж тэднийг хүлэхдээ 9 хөлд туг болно гэл ингээл бас ингээл говьдаг усуд бий. Ер нь бол Чингисийн одоо онгон хар сүлд цагаан сүлдэнд бол энэ Чингисийг дахиж үтдэг өчиг дуудлагуудад юу гэж гардаг вэ гэхээр зөв хоёрхан нэр томьёогоор л явдаг. Нэг нь 9 хөлд цагаан туг гэн нөгөөх нь 8 хөлд цагаан туг гэн. Энэ хоёр нэг нэр. Яагаад 10 гэж нэр дуудагдсангүй, яагаад 7 гэж дуудагдсангүй, яагаад 13, 11 гэж дуудагдсангүй. Тэгэхээр энэ бол ийм юм. Одоо үндсэндээ бол 8 хөлд цагаан туг гэж Чингисийн одоо онгоны өчиг, цагаан сүлдийн өчигт дууддгийн учир бол ерөөсөө 408 зөксөг илэрхийлсэн 8 одоо дагуултай байна. Голд нь жинхэнэ сүлд туг нь байна. Бусд нь бол дагуул тугууд. Тэгээ нийлээд эдгээр чи 9 тоотой учраас утга сэлгэх одоо хэлзүүд байдаг маш амархан хэлбэр. Ингээ бид дөрвийг ингээд сууж яхад одоо дөрвөн туслагтай дарга гэдэг нэг даргыг манай даргыг хэлээд шүү дээ. Тэгээ дарга дөрвөн туслагтай бол дарга өөрөө нийлээд 5 болноод. Тэгэхээр бид нэр 5 буюу 4 гэдэг хоёрхан тоогоор л нэрлэгдэх бололцоотой. 5 уулаа явж гин эсвэл 4 туслагаар агуулсан дарга явж гин гэж хэлэх. Тэгэхээр энэ хооронд энийг 4 гэж нэрлэх эсвэл 5 гэж нэрлэх л хоёрхан утгын боломж бий.
Тийм учраас Чингисийн тугийг 9 хөл цагаан туг, 8 хөл цагаан туг гэдгийн учир бол 8 хөлтэй нийлээд харагдахаараа 9 болдог. Энэ 9 хөлд туг чинь нийлээд утга зэлгэхээр 9 хөлтэй юм шиг дуудагддаг. Ийм утга зэлгэдэг хэлбэр ийм явдал бол хэл зүйдэл дүндээ тодорхой байдаг. Тийм учраас энэ 9 хөлт цагаан туг гэдэг бол 8 хөлт цагаан тугийг 9 хөлт туг гэж бас нэршиж болно. Нуус товчоонд 9 хөлт цагаан туг гэж хэлсний учир юу гэхээр зэрэг Чингис хааныг тугаа байгуулснаас 20 гаруй жилийн дараа нуус товчоо бичигдсэн ихэнх хэсэг нь. За тэгээд хожуу одоо тэр бүлгүүд нь бол 1240-од онд ч юм уу дахиж дэглэгдсэн гэж ингэж үздэг. Ерөнхий ивент төгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Тэгэхээр эн чинь 20-40 жилийн хугацаанд энэ хэвшмэл хэллэг гэдэг зүйл бий болчдөг. Нөгөөх 8 хөлт цагаан тугийн чинь зарим нь 9 хөлт туг гэж зарим нь 8 хөлт гэж явсаар угаад нуус товчоо бичигдэх үед 9 хөлт гэдэг нэршлэн дамгаалan хэвшсэн байгааг илэрхийлж байгаа зүйл нь нуус товчоог бичихтэй 9 хөлт цагаан туг гэж бичих. Тэгээ энэ нь бол 9 хөлтийг хэлж байгаа биш 9 юма 8 хөлт юм гэдгийг одоо тэр нуугдмал утгыг утгасэл гэсэн хэлбэр илэрхийлж байна гэж ингэж хэлж болно. Тийм учраас энэ Чингис хааны үеэс олон хөлт туг гэдэг хөлт туг гэж яагаад хэлдэг вэ гэхээр зэрэг тугны иш одоо чинь туг эхлээд 4 хөлтэй байдаг ямар ч туг. Тэр 4 хөл гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг туг бол босоо хадгалах үндсэн баримтлалтай. Туг хэвтэж болдгоо. Тэгэхээр тэрийг босоо хадгалахын тулд нүүдлийн үед дайны үед хадгалдаг нэг төрлийн хөл нь бол юу гэхээр 4 тийш нь тэлж гацсалдаг 4 гацтай. Тэгэхээр тэр 4 гацыг хөл гэж байгаа. Өрхний хөл энэ төргээ ширээний хөл гэж хэлж штэ тийм ээ. Тэр шиг амьдчлаад тэрийг тэр тухайн эд зүйл шүтээнийг хүндэтгэхийн тухайд одоо хөл гэж амьдчилж хэлж байгаа. Тэгээд энэ 4 хөл нь аажимдаа нөгөө гац нь шүтээний гац юм болохоор эхлээд ердийн гац байсан бол аажимдаа том болоод сүүлдээ туг шиг хэлбэртэй болоод сүүлдээ яг энэ зэрэгцэх туг болоод ингээд хэлбэрийн хөвсөл явагдсан процесс гэж ингэж үзэж байгаа. Тийм учраас тугийн нөгөө ганцаараа байж хат нэг 4 талд нь юу байж исэн бол 4 гац байж исэн тэр нь аажимдаа туг хэлбэртэй болж хань туг юу одоо жишээ нь тэр юу гэдэг юм да чагтаг хөлтөргөн тэр гэдэг тийм юмнуудаар ингээ холбогдоод 5 юм шиг харагдаад байгаа. Гэтэл үнэндээ бол энэ 9 цагаан сүлд явж байхдаа гол яг 8 дагуултайгаа нэг л туг яваад байгаа гэсэн үг. Энэ нь бол сүлд туг гол туг нь. Жинхэнэ амьтай буюу нөгөөх одоо юу гэдэг юм бэ? Жинхэнэ амин сүнс нь одоо сүлд нь явж байна. Бусд нь тугууд. Хөлийн үүрэгтэй байсан. Одоо хэлбэрийн хөвслийн хувьд нөгөөх сүлдний дагуул учраас туг хэлбэртэй болцсон гэж ингэж үздэг. Тэгэхээр хөвсөл нь бол энэ юм туг бол угаас ганц байсан. Одоо ч ганц байдаг. Түүнийг дагалдаж байгаа тугууд бол дагуул тугууд буюу хөл тугууд. Тэгтээ нөгөө жинхэнэ гол туг нь бол шүтэн байх нь шүү дээ. Жинхэнэ амин байх нь. Тэгэхээр зэрэг нэг бол одоо 9 хөл тугийг хараад шууд хараад энэ бол нэг туг гэж хэлж болноос. Яг тэгэхээр гол нь сүлд туг байхгүй. Бус нь дагуул туг. Үүнийг бас 9 туг гэж хэлж болно. Бас 8 хөлт гэж хэлж болно. Тэгэхээр иймэрхүү одоо миний одоо хийж байгаа судалгаанд бол иймэрхүү одоо хөвслийн хэлбэр байна гэж байгаа. За хүмүүс өөрөөр хэлнэ. Одоо нөгөө хүмүүс хөлт гэдэг чинь 17 дугаар зуунд аваачаад манай 17 дугаар зууны одоо мэрэгдүүд бас эндүүрээд буруу хувиргадаг. 8 манжилгат, 9 манжилгат гэдэг хэлнэ. Энэ 9 хөлт чинь хөлт гэж юм байх ёсгүй. Энэ хөхөлт гэдгийг эндүүрчээ гэдэг хөхөлтгээ бичсэн байна. Гэтэл 13 дугаар зууны одоо юу гэдгийг Монголын нуус товчоо за тэгээд энэ хожим одоо 14 дугаар зуун 13 дугаар зууны дундуур гарсан одоо Юан ши буюу Юан улсын судрын чуулган энэ төргээд эднэрт бол тэр яг тухайн хэллүүд дээр болохта хөл буюу лег энэ явдаг хөл гэдэг утгаар болгодог. Хөхөл гэж юусэн болохгүй. Энэ туг угаасаа хөхөлтэй туг байхгүй юу? Үстэй байна гэж чинь хөхөлтэй гэсэн үг. Харин хөл гэдэг нь юу юм бэ гэхээр зэрэг түүний эргэн тойрны нөгөө түшээг нь хэлж байгаа. Тэгээд туг бол яг хуу суурин байхдаа бол тугийн суудал гэж байна. Нөгөө дөрвөөр нь татахгүй байж болно. Тугийн суудал дээр ингээд углаад мэлхийний нуруунд дээр гэдэг юм уу? Эсвэл хоёр гантгийн юуны нуруунд дээр ингэж байлгадаг гэж байна. За мөн одоо
төр одоо жишээ нь тугийн гэрийн гадаална гэхлээр зэрэг гэрийнх нь баруун хацавчнд тухай туг суудаг тийм одоо хоногтой бүсэнд нь бүслүүлээд ингээ буулгачдаг байна. Нөгөөтэйгөр ингээ залаад явахдаа тугийн дөрөө гэж юм энэ дээр ингэж аваад ингээ явдаг байна. Гэт ийм. Тэгээ энэ олон юмнуудын чинь учрыг ингээд наривчл дотор нь олж ингэж судалж, харьцуулж, янз бүрээр үзэж байгаа үзлүүдийг харьцуулж, ингэжээж энэ нь гол юм байна штэ гэдгийг таньж мэдэх гэж оролдох. Тэргээрээ нөгөө хэлэлцүүлэг хийх, олон энгээр мэрэгсэн эрдэмтдтэй санал солилцох, ийм үр дүнд оюун бодомж буюу оюуны эцсийн одоо жишээ нийлэмждэг үнэлттэй гарч байгаа. Тэгэхээр зэрэг одоо ингээд дур зоргоороо энэ чи өстой 9 хөхөлт гэдэг чинь 9 хөхөлтдөг байхгүй юу гэдэг 17 дугаар зууны сурвалжуудад биччихсэн илэрхий одоо гажицсан зүйлүүдийг барайл ингээд давхидаг болсод биш үү? Одоо ер нь бол их сонин юм биш үү? Одоо Чингис хааны 2 төрсөн өдрийн чинь тухай асуудал энэ шүү дээ бас. Чингис хааны төрсөн өдрийг ихэнх сурвалжуудад Чингис хааны төрсөн өдрийг дурдсан 15 сурвалжийн дотор 3 сурвалж нь л 100 төрсөн гэдэг. Тэр 3 сурвалжийн юу юм гэхээр Чингис хааныг төрснөөс 400 жилийн дараа Лувсан дандны алтан товч нуус товчойг хуулж явах та. Нуус товчооны хойно байдаг өгүүлбэрийг төрсөн гэдэг дээр авчир тавьдсан баг. Тэгэхэд л ингээл дараагийн ертөнцийн хагараа явчихна. Одоо хүртэл зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөрт буюу зуны улаан сарын тэргэл өдөр Чингис хааныг төрсөн гэж итгэдэг хүн байдаг. Олон сурвалжууд дотор хаана хэн говьсон бэ, говьсныг хэн дагсан бэ гэдэг зүйл тодорхой байгаад байхад. Хожим одоо Йоанаас гаргасан хятадын шар зурхааг дагаад бодилцсон гэдэг нь тодорхой байгаад байхад Монголд өмнө нь Чингисийн үед, Чингисийн дараа улирлын тоолол гэдэг өөр тоолол говьж явж байгаад тэгээд энэ одоо хижрийн тоолол хятадын шар зурхааг донд харьцуулагдсан үзсэн гэдэг томьёолуудыг мэдэхгүй учраас зүгээр ингэж зүтгээд ингэж байдаг юм усуд байдаг байхгүй. Тэгээд цаана нөгөө субъектив буюу хувийн хүсэл нь нөлөөлчдөг. Тийм байх ёстой нэг судлаач байлгахыг хүсээд ингэж аваас улаарад тэгээд тэрийг ингэж үгүйсгэж зэрэг уулж унжаад ингэж ийм болдог юмтай бол холбоотой. Тэгэхээр мэдлэг бол тийм биш. Мэдлэг бол чиний хүсснээр биш. Яг юу яаж гарах нь уу гэдэг эцсийн одоо үнэлгээ бодит баримтаар батлагдахгүй бол хамгийн дөхөө байдлаар очиж чадсан баримжаа төсөөллөөр тогтдог. Тэгээд тэр баримжаа төсөөлөл өөрөө өөр зүйлээр бүрэн няцаагдах хүртэл тэр мэдлэгийн хамгийн одоо сүүлийн хэсэг болж одоо үлдчихийдэг. Ийм юм аа. Тийм учраас одоо хэцүү одоо юу гэдгийг Чингис хааны 800 жилийн тэртээ бид нэр хинэнч амьдраад тэр юмыг харж байгаагүй учраас яг одоо бодтой хэлэхэд хэцүү. Байж байгаа зүйлийг арга зүйн хувьд, мэдлэгийн хувьд, хэлцүүлгийн хувьд хамгийн дээд төвшингээр л харьцуулаад төхөөлөх. Тэгтэл тэр дүр зурагч нь өөр бусад юмар одоо батлагдах буюу нотлогдох, өөр зүйл дээр дэмжигдэх мэт юм зүйл болоод өгдөг. Ингэжээж л одоо энэ одоо юу гэж байгаа мэдээлэл гэдэг зүйл тодорхой үе дээр бол мэдлэгийн төвшин болж хувирах. Ийм одоо юмнууд байгаа юм. За одоо энэ жаахан тий одоо яг дэлгэрэнгүй юм байна. Чингис шүтлэг руугаа яг ороод ирээ. Чингис шүтлэгийн одоо олдурууд тий. Тэгээ энэ ярианд та бас хар сүлтийг дүртээд нэг яриад өгөөрэй. Чингис шүтлэгийн олдуруудаас одоо онцлог олдурууд гэвэл юу вэ? За Чингисийг шүтэх янз янзын ёс байсан. За одоо ер нь 4 зүйл Чингис шүтлэгийн хамгийн чухал тод элемент байна гэж ингэж үзэж байгаа. За нэг нь бол одоо Ордос өөр Монголд одоо байж байгаа Чингисийн онгон гэж байна. Чингисийг Тэнгэр тайлсныхын дараагаар Чингис болон түүнтэй холбоотой хамгийн чухал хүмүүсийг сүм хийдийн хэлбэрээр шүтэж сүнсийн дахиж явах зан үйл орон зай одоо нэгж байгууллын боловсон хүчний идэвхтэй ийм нийгэм төрчлөх том зохицуулж чинь гэсэн үг. Нөгөө нэг нь бол Чингисийн цагаан сүлд буюу Чингис хаан өөрөө дахиж одоо байгууллагыг нь одоо боловсруулсан тэр шүтлэгийн хэлбэр одоо хүртэл отог овог боловсон хүчин уян удмаар одоо дамжуулаад ингээд иржээ гэж үздэг. За хар сүлдний шүтлэг байна. За түүнээс гадна бол яг одоо газар нутагтай холбоотой буюу түүний одоо дурсгалт газартай холбоотой зүйл гэх юм бол бурхан халдан болох. Тэгээ энэ бүхэн бол монголчуудын тухайн үед одоо бий болж исэн тэнгэр шүтлэгийн
Чингис шүтлгийн уламжлалыг хадгалахын зэрэгцээгээр түүнээс хойш өөрчлөгдсөн бусад шашин түүний өмнө байсан бусад шашнуудад одоо мөн тусч идэг. Жишээлбэл Чингисээс өмнө байж исэн ер нь бөөмөргөл ч алга болоогүй шүү дээ. Одоо хүртэл байж байгаа шүү дээ. Бөөмөргөл болвол Чингис хааны үед бол яасан бэ гэхээр нөгөө тогтолцоот нийгмийн шүтлэг болоод ирэхтэй зэрэг хөв шүтлгийн хэлбэрээр иргэний шүтлгийн хэлбэрээр л ингээ үргэлжилж ирсэн. Чингис хаан ч одоо төрийн шүтлэгтэй байсан хэрнээ хөв шүтлгийнхын хэлбэр хിവэрэ байж исэн өөрөө. Өөрөө төрийнхээ юмныг ингэ шүтнэ, хөв боржгон овог уу одоо алтан уургийнхаа шүтлгийг бас нэг тусад нь шүтнэ. За тэгээ гал голомтын шүтлэг гэдэг бүр нэгжийн шүтлэг гэж байна. Ингээд монголчууд ч одоо нөгөө эртний одоо үеийн уламжлал шүтлгийн хэд хэдэн хэлбэр чинь нэг хүн дээр байдаг байхгүй юу? Тий. Гал голомтоо заавал шүтнэ. Энэ ураг удмаа. За мөн ураг удмын одоо жишээ шүтлэг болох бөөмөрглийнхаа чиглэлийг шүтнэ. За тэгээд төрийн шүтлэг болох одоо энэ тэнгэр шүтлэг буюу Чингис хааныг шүтэх ёс, цагаан сүлд онгоныг шүтэх, одоо энэ төр гэсэн мөнгө тэнгэрийг шүтэх мөтөх гэдэг энэ үзлүүд чинь одоо ингээд байж идэг ийм учиртай. Тэгэхээр ч одоо ингээл тэнгэр шүтлэг гарч ирэл юм уу Чингис шүтлэг гараад ирэхдээ бөөмөргөл байхгүй болчт юм биш. Тий. Тэр шүтлэг бол байж яана гэсэн санаа. Тэгээд ер нь бол бөөмөрглөөс ч одоо тэнгэр шүтлэг, Чингис шүтлэг бод боломжтойгоор үүссэн нэг болохоор зэрэг бөөмөрглөл юм биш үү гэж бодоод байгаа юм. Үгүй. Ерөөсөө энэ ямар ч шүтлэг тогтолцоотой болохынхаа өмнө ямар ч шашин нэг примитив нэг уугуул байгальлаг шүтлгийн хэлбэрүүд байгаад идэг. Жишээ нь одоо бурхны шашинд бонгийн ёс гэдэг. Тэгээ тэр нь хөгжөөд дараагийн үеүдээ явсаар байгаа ингээл тэгээ сүлдө урсгалууд болж явсаар байгаа сүлдө боловсрсаар байгаа том урсгал нь одоо хамгийн төлөөлөх урсгал шарын шашин ч гэдэг юм уу болоод ингээд явдаг шүү дээ. Тэгэхээр эн чинь шашин болвол бүгд бөөмөргөл байгаль их тэр юмыг шүтлгүүдээс бүгд үүсээд залгамжаа авч явж байгаа товсаад өөр тогтолцоон шилжээд нөгөөдгөө таны харахгүй болоод тэрнээсээ тасраад тэрнтэйгээ тэрсээд гэдэг ингээд ийм гачин эдрэтэй үйл явцууд байдаг. Тэгэхээр манайхан болохоор зөв ингээд ямаг ингээд тас ингээд хооронд нь зааглах гал те. Эсвэл бүхэлдээ нэг уялдаа явж байгаа юм шиг болохгүй. Тэгэхээр зэрэг юу гэж яних вөхөр зэрэг нөгөө нэг мод ургасан бол тэр чинь 10 мод болж үр жимс ургаж 10 тустай мод болж болдог шиг мод дотроо олон одоо салаам өчр болж болдог шиг тийм ээ. Нөгөө хэсэг гэдэм мод байлахад өөр нэг төрлийн мод тэнд ургаа дахин түлжиж одоо чинь өөр хэсгийг эзэлдэг шиг иймэрхүү одоо чинь байгалийн үйл явцын үр дүн бол одоо энэ бурхны шүтлэг энэ шашин шүтлэг соёл иргэн шил мэдлэг одоо юу гэдгийг ахын гэдгийг энэ соёлын юм одоо энэ чинь хэлбэр ийм л харилцан уялдаатай хэрнээ ээдрэтэй салгаж ялгах уу бэрх тийм байдаг учраас одоо энэ шинжлэх ухаанч чинь бий болж дотор нь за энийн тим юм байна гэл. Тэгэл одоо дандаа нэг цөм гэдэг юм яаж хал атом цөмийг бүгдийг асах нэмэхээр нь одоо ялгахгүй болвол бас нарийн болж чадахгүй шүү дээ. Ерөнхийд нь бичил битэн нанаа төвшин л гэж яриад байдаг. Гэтэл одоо энэ чи ялгаа явж байгаа гэдэг чинь шинжлэх ухааны хөгжөөд байна гэсэн үг. Тэрнтэй адил энэ мэдлгүүдийг соёлоодыг дотор нь аль болох одоо ерөнхий тогтолцоог нь үзээд түүний дотор байж байгаа зүйлүүдийг нягтлан наривчилж одоо таньж мэдхийг эрмэлцэх. Энэ байдал нь ахаад дараагийн юмнуудын одоо дүгнэлт уялдаа холбоонуудыг одоо таньж мэдэхэд бас суур юм болж идэг юм учиртай. Одоо энэ шашин шүтлгүүдэд одоо өөрийн гэсэн зан үйл гэж байна л да. Өөнөр одоо бөөлдөг ч юм уу те онготой болгодог. За шарын шашинд бол жишээ нь одоо арц цугулдаг те. Уушлаг байдаг гэх мэт юмс бас байна л да. Тэгвэл Чингис шүтлгийн хувьд одоо ийм зан үйлийн шин чанартай юм ер нь байсан уу? За Чингис шүтлгийн зан үйл гэдэг зүйл байлгүй яах вэ? Дөрвөн улирлын дахилга гэдэг юмыг бол их голчилж байсан. Тийм учраас дөрвөн улирлын дахилгын зарчмыг Чингис шүтлгийн холбоотой бүхэл зүйл дээр баримтлана. Жишээлбэл Бурхан алдааны дахихад, хар сүлдийг дахихад, цагаан сүлдийг дахихад, Чингисийн хонгорыг дахихад. Улирал болгон хаанаас эхэлдэг вэ? Тэр ихэн дээр. Тэгээд тэр дахихтаа бол дөрвөн улирлын дахилга гэж ингэж явж хагаад тэгээд 1282 оны үед Ховлын хаан бол Юан гүрэн одоо хятадд одоо бүрэн одоо дорн дахины эзэнт гүрэн болоод ингэхэд тоолол шашин хоёроо бол бүрэн одоо баталгаажуулаад энэ тоолол шашин хоёр уялдаатай холбоотой элдв ээдрийнүүдийг хууль цаазаар зохицуулсан. За тэгээд тэрэн дээрээ юу гэж нөхөр зэрэг 10 буян томын цагаан төвх гэж одоо хууль цаазын ном гаргаад тэн дээрээ тухайн улсын хамгийн гол хоёр шүтлгийг хоёр өөр тооллоор дэглэсэн.
ерөнхий эвэнтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Жишээлбэл одоо юу гэдгийг би ингээд бурхны шашин шүтэж явж байгаад аав ээж бурхны шашин шүтдэг, би өөрөө бурхны шашин шүтэж байгаад Кристийн гүн борчлаа шүү дээ. Тэгэхээр зэрэг аав ээж шүтэхгүй байж болохгүй. Нөгөөдгөө хайчмаар гэдэг. Шин шүтлэгээ би өөрөө шүтнэ. Тэгэхээр энэ чинь уялдуулах юм бий болох нь шүү дээ. Тэгэхээр аливаа эзэнт гүрнүүдэд иймэрхүү одоо юу гэдгийг шинжилэлээр формын шинжтэй эдрэнүүд гарч исэн. Тэгээ Юан гүрэн яаж шийдсэн бэ гэхээр 10 буйнд намын цагаан зүгтээ тухайн үеийн хоёр гол шүтлгийг хоёр өөр тооллоор хэрхэн тагчаах вэ гэдгийг одоо дэглэсэн. Бурхан багшийн дөрвөн буйныг яаж ямар уйлралд яаж тэмдэглэх юм. Ямар цаг хугацаануудад. Чингисийн дөрвөн улирлын дахилгыг ямар улирлуудад ямар өдрүүдэд яаж хийх юм гэдгийг одоо дэглэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө тооллоос болдог эдрээ шууд одоо ингээд юу тангараг зарлиг бий болгоод ингээд явчих дээр аажимдаа ингээд хуучин шинэ хоёрын зөрчил нөгөө шинэ юм дээр чинь хуйлдаж явсаар байгаа сүулдэ танихын аргагүй өөрчлөгдөд эсвэл хуучин дийлээд эсвэл шинэ дийлээд ингээд бодлон болчихдөг юм байна. Нэг 10 20 жилийн дараа дэг нь хачин болчих нь шүү дээ. Тэгээд нэг 10 жилийн дараа 20 жилийн дараа 30 жилийн дараа тухайн үеийн нэг мэрэгэн гарч ирээд үгүй ийм зөрчил байгаад байна. Энийг чи ингэх шийдэх ёстойгод бүр мөрөөлөөр алга болдог. Ийм түүх юм зөндөө байсан. Жишээ нь тэгэхээр зэрэг 10 буйнд номын цагаан түүхтэр болохоор Чингисийн дөрвөн улирлын тахилга, бурхан багшийн дөрвөн буйны гэдэг нь Юан гүрэн шинэ бурхны шашныг авчихсан. Тэгтэл өвгдөөс Чингисийн одоо дөрвөн улирлын тахилга буюу Чингисийг дахих тахилгуудыг бас алдагдуулж болохгүй гэдгийг эндээ хууль цаазлаад тэгээд Чингисийн тэр дөрвөн улирлын тахилгын өдрүүд яаж зөрчигдөхгүй байх вэ гэдэг өдөр судрын заагаад өгсөн. Ингээд гэвч 17 дугаар зуунд гарч ирээд хотогтой ассан хунтайж энэ цаазыг бас өөрчилсөн. Яагаад өөрчилж ийнэ гэхээр зэрэг тухайн үед Чингисийн тэр хятадын шар зурхаа монголчуудын дөрвөн улирлын тоолол бүр уг тооллого цаана байж байгаа зүйлтэй уялдаж гаргаж ирсэн тэр зүйлийг сүүлийн хэрэгжилж байгаа 10 нөгөөх шар зурхаанхаа ёсоор тайлбарлаад одоо зэгцлэгийн тулд ингэ зэгцлэнгээ бодлоонтой болгоод тэгээд тэр бодлооноо давж чадахгүй болохоор зэрэг ордс тооллого гэж юм бий болгоод дунд нь монгол улирал хятад улирлын тоолол хоёрын эрлиз юм шиг ордс тооллогыг хачин юм үлдээгээд ингээд өнөөдөр нөгөө олон юмыг ингээд сурвалжийг уншихтай зэрэг тэр эдрийнүүд нь ингээд тайлагддаггүй юм болоод тэгээ нөгөө Чингисийн төрсөн өдөр одоо Чингисийн тэнгэр тайлсан цаг хугацаач гэдэг юм уу тухайн цаг үеийн одоо байлдаж исэн байдлуудыг тайлбарлах гэдэг юм уу ийм юмнаас ингээд бодлоод дээр нь болохоор тэр одоо Илхан тулс гэж одоо Ираныг одоо үлрдэж хийсэн Монголын одоо гарвалын оюутууд хижрийн тооллоор энийгээ тайлбарлах гэж үзээд ингээд одоо бид нар 20 дугаар зуун гараад ирсэн чинь нөгөө лам нарын одоо шүшижсэн төгс буйнд номын зурхаа гэж байж байна. Дээр нь бид нар Григорийн тооллыг Христийн тоол авчаад ингээ энэ бүхэн олон тооллын дунд ингэж хөрвүүлж тайлбарлах гэж алдаа оноо ингэж гаргахсаар бод их маш их бодлон өсөж байгаа. Тэгээ энэ юу гэж яах вэ? Монголын хоёр тоолол хятадын шар зурхаа төгс буйнд хижир тэгээд Григори гэдэг одоо 6 тооллын бодлон дотор зарим юмыг тайлбарлаж байгаа. Тийм учраас Чингисийн одоо төрсэн он цаг морин жилиг бол нөгөө содрын чуулган ч юм болохоор яг ингээд тооцоод хөөгд үзэхдээ зэрэг одоогийн Чингис одоо төрснээр 1155 онд төрсэн болгож гаргаж ирдэг. Тэгээд тэр нь яагаад гараад ирсэн бэ гэхээр зэрэг хөөрхий тухайн үед нь одоо юу гэдэг юм те болоод чансан ч гэдэг юм уу Газан хаан ч гэдэг юм уу тэр одоо түүхийг бичүүлж удирдах байгаа гол улсууд дул хадаа сарыг л баримтлан шүү. Дул хадаа сар нь зөв байна гэд одоо нөгөө судар бичиж байгаа улсуудад зарилгдсан юм шиг байгаа юм би тэгж мэдэрч байгаа. Тэгээ нөгөө дул хадаа сараа Чингисийн төрсөн өдрөлөг хөөчихтэй зэрэг жил бүр 10 хоногийн дутуугаар хөөгд яваад байхтай зэрэг 1155 он л очичдаг байхгүй юу. Нөгөө сараа бол тэр сараа барина гэд ингээд яваад байсан чи сар нь бүтэн ингээд дэлхийг юугаа цаг улирлынхаа хугацаанд ингээд гүйдэг сар хөөчихтэй зэрэг тэгээд цаг хугацаа тэгээд зөрчсөн. Тэгээ эний чинь болохоор хожмын судлаачид очиод мэдэхгүй. 1155 онд гэдэг нэг санал байдаг. Энэ зөв байхаа. Бас нэг хятад бас тэгж хэлж ирсэн юм анаа хойжил гэж. Ингээ юурээс хайрцуулаад нөгөөдхий чинь барьдаг хүн ингээд ягаад ирдэг. Тэгтээ зэрэг нөгөө тооллын зөрүү мөрүү юм чинь одоо ийм их аюултай. Тэгэхээр нөгөө Чингисийн одоо Чингис тахилгын
дэг ёс гэж байна уу, цаг хугацаа гэж байна уу гэж асууж байгаагийн тухайд болвол ерөөсөө Чингисийн дөрвөн улирлын эхэнд тахидаг тахилгууд нэг өдрүүд тодорхой. Дэг ёсууд нь тодорхой. Тэр чи одоо ерөөсөө яг Чингисийн одоо тайлгыг гэхэд Чингисийн онгон гэхэд чинь дотор нь өчнөн албатууд байгаа шүү дээ. Хонжин одоо юу гэдгийг яамт энэ төр гэдэг ингээд олон албатууд тэр тухай бүр үүрэгтэй. Чингисийн онгоныг улирлуур дахижахын тулд нэг нь онгон сүргийг малалж байна. Нэг нь одоо нөгөөдг идэвхлийн эргэлтийнх нь одоо шүүс эдээ юмнуудыг бэлдэж байна. Нөгөөдг нь даглын эд зүйлүүдийн тасалдуулахгүй байна. Нэг хэсэг нь идэвхлийн зүйлүүдийн одоо нөгөө өмчлөг номлол одоо бүх зүйлүүдийг хадгалж байна. Нөгөө хэсэг нь тэр Чингисийн онгоныг тайдаг тэр отог овог буюу тэр сүм хийдийн барилга байшин одоо гэр бүх юмыг додомдож байна. Ингээд бүхэлдээ цэргийн алба, улсын алба хаадаггүй. Бүхэл бүтэн нэг тийм отог ошуу шиг юм. Чингисийн онгоныг дөрвөн улирал тутам дахиж яхахын тулд нийгмээс санхүүжүүлдэг, төрөөс санхүүжүүлдэг тийм бүтцээр шатах. Одоо тэгэхээр энэ бол сүм хийдийн системтэй адил. За тэгээд энд нөгөөх нийгэмд үйлчилдэг учраас бүх хүмүүс одоо тэр зовлон буюун одоо бүх юм тэр Чингис хаанлаа ингээл дайтгаал ингээл мөргөөл Чингис хааныгаа дахиж тэр одоо тэнгэрийн одоо сүнсийн дахиулах одоо энэ юмд л ингээл оролцдог. Бүгд одоо жишээ нь өргөл барьц одоо юмнуудаа хийдэг юм. Чингисийн тугийг дахихдаа бас яг юм бүтцтэй. Өөрөөр хэлбэл нэг туг хадгалаад нэг 50-60 хүн юм уу хэдэн зуун хүн амьдарч идэг. Тэгэл өдөр бүр дахин 7 хоногор дахин жил тутам нэг том дахилга хийн 3 жилд нэг том дахилга хийн гэд ингээл яг нэг өдөх Иесус Христийн нэг бурхан буюу одоо бурхан багшийн нэг манал бурхан тагчгаал нэг сүм өдөр дахиад байж идэгтэй адил яг л тийм л тогтолцсон. Санхүүжилттэй. Ард түмэн отог гэл тэгэхэд яг тэр бурхан алдууныг дахин гэдэг бол яг л тийм. Одоо бурхан алдууны бэлгийн аваа, дунд аваа, тэнгэрийн аваа гэж хал тэр авааг одоо чинь дахиж хамгаалдаг хотгийнхан улирал бүр өдөр бүр дахиж яадаг. За тэгээд дараа нь одоо нийтийн дахилга буюу нөгөө төрийн дахилга буюу болохоор тэрний бүх одоо суурь заншлуудыг ингээ бий болгоод ингээ явж идэг. Тэгээ өөрийн уншлагатай. Жишээ нь одоо Чингисийн онгоны биш ерний Чингис шүтлгийн одоо уншлагууд гэхэд өчиг гэж юм байна. За. Тэгээ энэ өчиг гэдэг зүйл бол юу гэхээр зэрэг яг л одоо нөгөө бурхны шашин нар одоо нэг аваа тахдаг штэ. Аваа юм уу эсвэл одоо сүм хийдэд нэг тийм дахлын дүүнхрийн ван энэ төр ном тавьдаг заншлуудтай адилхан. Эхлээл одоо тэр тэнгэр тандаж одоо жишээ нь даатгал ерөөл тэгэл одоо нөгөө урих зарлах одоо бүх дуудлагуудаа дуудаал тэгээд энэ бүх эдээ шүүс юмудаа өргөөд тэгээд өргөж явсны дараагаар жинхэнэ одоо тэр тэнгэрийн сүнсэг буюу бурхныг залруулах урьж дуудах юмудаа дуудаад тэгээд өчгөө өчөөд яг буулаа гэж үзэх юм бол өчгөө өчтдөг. За эзэнт минь одоо бид нар яг ингэж амьдарч байна. Та мөн одоо тийм юм та тэгж жахан амьдарч байлаа. Тэгээд улсуудыг тэгж зохиж биднийг одоо амаржууллаа гэд бүх гавьяаг нь ягаад за одоо ингэж жинхэнэ сүнс нь ирсэн байна гэж үзвэл нөгөө эдээ будаа бүх юмнуудаа ингэж гаргаад дараа нь тэр ертөнцид буцаага сүнсийг илгээх онцлогуудаа уншаал. Яг энэ дандаа монгол хэлээр. Ийм байдаг. За тэгтэл Чингисийн онгон ингэж удаан хугацаанд явж ирсэн чинь Монгол даяараа бурхны шашинтай болчихлоо. Тэгээ бурхны шашинтай болчих тэр яах юм бэ гэхээр зэрэг нөгөө бурхны шашинд хамгаалчих тэр Чингисийн онгоныхоо дээдсингийн тахилгыг авчилдаг хэвээр. Тэгэхээр дээдсийн тахилгыг шинжилж байгаа. За. Тэгээ сан гэж юм гаргаж авч байгаа одоо нөгөө. Тэгээ одоо эзэн сан ман гэдээ уншаад байдаг чи юу гэж байна? Бурхны шашны нөлөө орж ирэнгүүтээ эзэн сангийн ёсоор нөгөө мө өчиг гээд одоо гол дуудж исэн үндсэн юм а бүр нэг төгсгөл мөсгөлд нэг орлуулах төдий юм болгоод тэгээд сан галлаад дууддаг байх жишээ нь. Тэгэхээр тухайн үеийнхэн эрхэмлэг шашин одоо тэнгэр шүтлэгөө тэнгэр шүтлгийнхээ ёсоор Чингисийг дангаар нь шүтдэг бол дангаар нь шүтэх ёсоор за бурхны Христийн ёсоор шүтэж байгаа бол Христийнхээ ёс руу бурхны шашнаар шүтэж байгаа бол бурхны шашныхаа ёс руу нөгөө Чингис хаанаа шүтэх ёсоо хөрвүүл. Тэг ингээ Чингисийг л шүтээд байх ёстой л гэж. Тэгэхээр зэрэг Чингисийг шүтэх ёс хэдийгээс эхэлсэн бэ гэхээр ер нь 1203 оны үеэс юм шиг байна гэж одоо судлаачид бас үздэг. Чингис улс байгуулахаас 3 жилийн өмнө байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ тал нутаг даяар ерөөсөө Чингис хааныг ер усын одоо хүчрэхэг тийм одоо цаанаас заягдсан хүн байна гэдэгт итгэж эхэлж шүү дээ. Тэгээ бүх овг аймаг сүүлдээ ерөөсөө байлтгаж байхад зүгээр л ирж одоо ерөөсөө Чингисийн нөмөртөл орж ээж энэ ертөнцид одоо аврагдана оршин гэдгээ одоо хүлийн зөвшөөрөд ирдэг болсон. Бусад овг аймгийн дагж исэн овг аймагуд нь ч гэсэн ерөөсөө Чингис хааныхаа
нөгөө Тэмүүжингээ Жирийн Баатар гэж үзэхээ байсан. Өөрөөс энэ ертөнцийн эзэнд ирүүлсэн байл таараа. Хэдэн 100 жил бид нар алалцаад хоорондоо ингээд огт яаж чадахгүй олон хаадууд нэг дийлэхгүй байж хат нэг хүн гарч ирэл бүгдийг төвшөлтглээ. Үгүй юм гэж байсан юм аа. Энийг чинь бид нар хүсэжсэн чинь энэ чинь одоо жирийн хүмүүс чинь бурхан гэл тийм ээ. Тэгэл ерөнхийдөө 1203 оноос хойш Чингис хааны тэр Хэрээдийг 8-1 дарснаас хойших үйл явц бол шууд шуударч байгаа нь бол түүнийг Ерөөс гэж үзэж байгаатай холбоотой. За нуус товчоончтой гэж хэлдэг. Энэ бол Тэнгэрийн хүн ингээд эхэлчихэж байгаа тийм ээ. Ингээд үндсэндээ бол тэр нь одоо хүртэл энэ Чингисийн онгон гэж одоо өвөр Монголд байгаа. Монголд одоо энэ цагаан сүлдний зарим одоо отог гэж байгаа. Энтертэй адил. Тэгээ Чингисийг шүтдэг шүтлэхийн хэлбэр болвол сая би 4 гол зүйлийг л хэлж байгаа болохоос үүнээс салбарлсан хэсгүүд бас олон. Чингисийн дөрөөг шүтдэг, Чингисийн имэйлийг шүтдэг, Чингисийн тимийг шүтдэг гэдэг газрууд одоо зөндөө байсан. Миний мэдхээр биш одоо эрдэмтдийн бүртгэж одоо Зэвэн Жамсраны үед интересаж эрдэмтэд нь Дамжин Сэргийн Чингис ахуулаад бүртгэсэн юм бол 40 гаруй газар байна. Тэгэхээр ингээд 800 жилийн турш бид нэр тэрийг ингээд огцсон ч гэсэн нөгөө тангарахтаа төр тангарахтаа Тэнгэрийн сахиустай хар зэрэг гэдэг нөгөө тогчд чинь ингээд сахиад ирсэн биш. Тэгээ бүр сүүлдээ одоо 1926 онд Монголд ардын ховсгол бий болоод Чингистэй холбоотой түүний тогсолттой холбоотой бүх газруудыг дахиж гашуудаас нь авчирч энд Монголд нэгтгэе гэж зарлиг буулгаад тэгээ 26 оноос хойш 35 он хүртэл 10 жилийн турш одоо Монгол газар үлдсэн жаахан юмнууд нь цугласан. Судар бичгийн хүрээлэнд. Тэгээ яг тэр бүрэн бүтэн ирээгүй ихэнх нь одоо бүр хаягдаад алга болсон. За нэг ганцхан сэрээ барьсан хүн үгүй бол нэг иш гэх мэтэр. Тэгээ энэ дэр чи яг одоо хамгийн гол тогтолцоо бүхий гайгуу газар 3 байна да гэж үзсэн. Тэрний нэг нь бол одоо Хангөхийн нуруунд байсан Луужинжингүний Чингисийн цагаан сүлд гэдэг одоо тэр отгийнхны тогч отгийнхны нэг зүйл. Нөгөө нэг зүйл нь болохоор зэрэг Дорнотын одоо болгон суманд байсан Туг Чингисийн сүм гэж одоо сүмийн хэрэглэгдэхүүн. Өөр нэг зүйл нь Дорноговын хөвсгөл сумын Сүлдэн Ховооны цагаан туг энэ гэдэг иймэрхүү юмнууд ирсэн. Ерөнхий ивент тэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Тэгээд бид нар чи ирээд ядаж л зарим нь содруудаа өгөн, зарим нь идэвхтэй зүйлээ өгөн, өөрчлөгдсөн байлаа ч гэсэн шинжилсэн байлаа ч гэсэн тэрийг өгөн. Тэгээд яриа хөрөнд домогнуудаа ингээд яриад ингээд үлдээж байгаа. Тэгэхээр Монгол газарт Чингис хаан одоо хаан болж одоо их хаан болж оршихоос өмнөх бүх зүйл Чингисийг шүтлгүүд эхлээд ингээд үндсэндээ одоо хүртэл үргэлжиж байгаа гэхэд бол Монголын эзэнт гүрэнтэй нас жацуу, тийм шүтлгийн нууцлаг, маш ховор баг хэлбэр үргэлжилсээр байна гэж хэлэх юм. Энэ нь бол Монголын эзэнт гүрэн өөрөө тогтолцоо шүтлэг буюу шашны хэлбэрт бөөм үргэлээс дэвшиж байсныг илэрхийлэх зүйл юм аа гэж ингэж хэлж байна. Чингис шүтлэг дээр одоо 4 гол зүйл гэдээ яриад байгаа тий. Одоо цагаан сүлд Чингисийн онгон бурхан алт. За энэ зүйлсүүд яг юу юм? Тэр дундаа одоо Чингисийн онгон бол бас төрөлх үстэй. Тэдрийг ингээд тайлбарлаад ирвэл. За ер нь бол Чингис хааныг одоо өөд болсны дараа тэнгэр тайлсны дараагаар Чингисийн гол зүйлсийг одоо онголж дахил шүтэн болгосон юм аа гэж. Өөрөөр хэлбэл тэрнээс өмнө Чингис хааныг одоо амьд байхад нь улс орондоо ярьж гэдэг юм уу? Тэр эзэнт гүрэн даяар шүтээд эхэлсэн байх нь шүү дээ. Даа нэг Ерөөсийн Тэнгэрийн хүү бүх юмыг зэгцэлдэг. Одоо ер нь тэгэл одоо шинэ ертөнцийг бий болгож байгаа хүн гэж ингэж л одоо ард түмэн нийт улс дараа шүтчихэж штэ. Тэгэхээр Чингисийг тэнгэр болсны дараагаар дараагийн хаадууд одоо Чингисийн мэгш Ерөөсийн одоо шинэ онголоод бурхан халдуунд. Тэгээд энэ бурхан халдууны орчимд одоо онголсны дараагаар Чингисийн 4 хатны буюу 4 өргөөг онго дахил болголоо гэдэг. Эхлээд энэ Чингисийн онгон ч юм бол Чингис хааны 4 одоо хатны одоо захирсан 4 орд өргөөг онго шүтэн буюу байнга одоо улс орон даяараа шүтэж явах улсын төв шүтэн болгож инглээгдэг. За хожим Юан гүрэн байгуулагдаад одоо Юаны бүх одоо дахлын шүтлэгийн зүйлсийг шинэ хуучинтай нь одоо зэгцлээд ингээ явахдаа Ховлын хаан тэр 4 ордыг 8 цагаан орд болголоо гэж одоо ингэж байдаг. Тэгээ 8 цагаан орд болгосны дараагаар 8 цагаан ордыг хэрхэн дахих, 4 улирлын дахилгыг яаж хийх,
хууль ёсны одоо жишээ нь хууль цааз гаргасан. Тэрний нэг одоо том улмөр нь 10 буянд номын цагаан төвх гэж үздэг л дээ. За энэ дээр Чингисийн онгоныг буюу Чингисийн дөрвөн өргөөний дахилга, дөрвөн ордын одоо дахилгыг 8 болгоод тэр одоо бусад дөрөв нь бол Чингисийн одоо хаттууд юм уу баатрууд үр хүүхдүүд гэж үздэг. Зарим нь бол идэлгийн зөвлөгүүд нь байж гэж жишээлбэл Чингисийн эмээлэг гэдэг юм уу, Чингисийн ном сумыг одоо Чингисийн одоо юу гэдгийг өөр бусад одоо шүтэнүүдийг юм болголоо гэж ингэж үзээд энэ шүтгэж байгаа цогц байгууламж буюу отог овгийг бүхэлд нь Чингисийн онгон гэж нэрлэх ийм одоо нэршил бий болсон байна гэж одоо судлаачид үзэж байгаа. Чингис хаан одоо тангуудыг дайлаар мордож дарж явахдаа Люфэн шангуул гэдэг одоо хятадын нутагт байна та. Тэр ууланд одоо өөд болсон. За өөд болоод түүний одоо шарилыг Монгол газарт одоо маш нууцлагаар замд дайрлаж байгаа одоо улсуудыг аль болохоор одоо мэдээллийг дамжуулахын тулд замданд харилцсан хүмүүсийг ингээд алаад хятад ингээд авчираад бурхан харгуултанд онгоолсон юм а гэж ингэж л одоо домогтой. За тэгэхээр энэ Чингисийн онгон нэг одоо Чингисийг авчирсны дараагаар үнэн одоо жинхэнэ хөрийг одоо мөнх хөр байгуулж одоо бурхан халдууны одоо энэ бүс дөрвөн газар онгол өнтер гэж ярьдаг бас. Тэр дөрвөн гэдэг үг нь бол тэр дөрвөн ордтой холбоотой зүгээр хэллэг хөвшил яваад байна уу? Дөрвөн газарт өөр идэлгийн зүйлсийг онголсон уу бөөмөд энэ бол нууц. За нэг хэсэг бол эрдэмтэд бол юу гэж үзэжсэн бэхээр тэр дотор тэр алтай энэ төр гэсэн нэр байдаг. Одоо тэр нь бол 10 юу гинэ Марко Пологийн тэмдэглэлд байдаг. Гэхдээ тэр алтай гэдэг нь бол алтай нуруу гэж бид нэр их. Тэгэхээр одоо Монголын дөрвөн газар онголсон юм шиг юм яриад байдаг. Гэтэл тэр нь үнэндээ биш нэг газар байгаа дөрвөн одоо орон зай дотор өөр одоо онголж ингэж нэг газар нь мэдүүлгийн ч гэдэг юм уу нэг газар нь өөр юм гэж ингэж нэг хэлдэг боловч нөгөө талаас энэ дөрвөн орд одоо онгон анх өссөн юм а гэдгийг одоо тэр хэллэг хвчлэр нь буруу мэдрээд ингээд дөрвөн газар хийсэн юм шиг байна гэж ингэж үздэг. За ингээд ямар ч байсан Чингисийн 8 цагаан өргөө буюу 8 цагаан орд одоо тагтдаг болсон. За энэ бол одоо Монголын үе үеийн хаадууд жоннгуудын одоо шүтэн байж байгаад тэгээд 15 дугаар зууны дунд үед тайшин хямрал гэж их хямралын үеэр одоогийн Ордос буюу Хатан морны бордохоор үнүүлсэн юм а гэж ингэж үздэг. Монголд авчирч одоо Чингис хааны онгоныг тээж авч явах замд бол бордохон орчимд Чингисийн онгоныг тээж авсан гэр тэрэг одоо суугаад тэгээд тэр суусан учраас тэр газарт нэг одоо зарим нэг хэдүүлгийн зүйлийг үлдээжээ гэж ингэж ярьдаг. Тэгээд тэр бол Чингисийн анхны онгон юм гэж. Онгон гэдэг бол шүтэн гэсэн үг. Тэгэхээр тэнд бол тухайн үед өрөөсөн оомс, за мөн амьсгалын Чингисийн одоо тэмээний ноос юу ч гэдэг үлээ хэд хэдэн зүйлүүдийг одоо онголж үлдээгээд тэгээд тэр саадсан газарт нь зарим юм онголчоод бус жинхэнэ үнэн юм бол энэ Монгол газарт нь авчирч игээд ингэдэг. За хожим тэр 15 дугаар зууны үед буцаж Чингисийн гол онгоныг нөгөө дөрвөн өргөө дээр суулсан 8 цагаан ордыг урагшаа бордохоор аваачихта тэр анх одоо жишээ нь оомсыг онголсон газартаа нийлүүлж их онгон үүсгэлээ гэсэн одоо ийм бас том яриа байдаг. Ийм учиртай. За тэр газарт нь Чингис хаан мөн одоо цаашаа тангуудыг дайлж явахдаа ер нь энд бол инх төр нутагдлалтай тийм сайхан газар байна гэж зарлигдсан учраас тэнд бас өөрийнх нь одоо шарил марил сүнсэн сон хоргоцсон юм энэ төр гэж бас ярьдаг одоо юм хожмын том үгүй. За ингээд Чингисийн онгон гэдэг бол юу юм бэ гэхээр Чингисийн дөрвөн өргөөн дээр суурилсан 8 цагаан орд болгоод Чингисийн хаттууд, Чингисийн идэлгийн зүйлс, Чингисийн өөрийнх нь одоо жишээ нь сахиус шүтэнийг одоо онголсон тийм одоо өргөө юм а. Тэрийг хадгалдаг отог овгоо бол Ордос гэж нэрлэдэг, олон орднууд гэж Ордос гэж нэрлэдэг. Тэр нь одоо энэ Монголд үлдсэний тэрээ тэр нь хожиг үеийн Монголын хагарал болж үлдсэн юм а. Энэ төв Монголоос нүүж атсан юм а гэж ингэж хэлдэг нэг юм байх. За энэ бол Чингисийн орд онгон гэдэг бол энэ. За Чингисийн одоо бас нэг одоо өөр нэг төрөөс шүтдэг Чингисийн тахилгатай холбоотой, Чингис шүтлэгтэй холбоотой нэг зүйл нь бол энэ бурхан халтан уул гэж үздэг. За бурхан халтан уулыг яагаад одоо ингэж монголчууд дээдлэн одоо шүтдэг ёс Чингис хааны тусгалтай холбогдоод төвний шүтэнтэй холбогдоод үлдвэ гэхлээр зэрэг нэгдүгээрт нууц товчоо болоод Монголын эртний судрууд монголчууд
энэ газарт төргийн дарлалын дараагаар төргийн ноёрхлын дараагаар их нутагта анх суурьшиж хүчрхэг болж нэг бүл болж улс байгуулж эхэлсэн газар нь бол Бурхан алдан буюу 3 голын их юм аа. Нөгөөтэйгүр Чингис хаан яг энэ 3 голын ихэнд одоо Есүхэ Баатар буюу хамаг Монголын залгамжлагч хүүхэн байхдаа бүх зовлон жаргал аврал одоо дэс их босох унах бүх зүйлүүд энэ түүх энд толбогдсон. Тэр дундаа 300 мэрэгдүүдийг 300 тайчууд 3 мэрэгдийг одоо давтлахад одоо Чингис хаан 10 гэдг настай Бурхан алдан ууланд гарч аврагдсан учраас Чингис хааныг одоо Чингис хаан хэрвээ аврагдаг бол энэ ертөнцийн түүх өөр байх байжээ гэдэг ийм яриа бий. Тэм учраас Чингис хаан аврагдаа тэр аврагдсан тэр газартаа Чингис хаан хожим бол энэ Бурхан алдааныг өглөөгөр мэлаж үдшүүр одоо жишээ нь сөсөөлөж өчөж байгаа ингэж одоо тагиж байх ёстой гэсэн зарлиг гарсан учраас Чингис хааныг шүтэн буюу түүний Монгол угсаатны дахин одоо бүрэлдсэн тэр газар нутгийг ариун дээд онгон буюу шүтэн байдлаар одоо үлдээнэ гэсэн одоо ийм учиртай. Тийм учраас энэ Бурхан алдааныг бол төрийн дээд шүтэнүүдийн нэг буюу Чингисийн онгын шүтлэг Чингис шүтлэгийн доторх одоо яг байгалийн шүтлэгтэй хэсэг нь бол Бурхан алдаан юм а гэж ингэж хэлдэг. За Бурхан Чингис хааныг одоо жишээ нь өөр нэг одоо шүтэж тагтдаг зүйл бол цагаан сүлдний одоо тахилга. Цагаан сүлдний тахилга гэдэг бол одоо яг 9 цагаан сүлд буюу 8 хүлт цагаан сүлд бол бүр эзэнт гүрний үеэс толон үеэс одоо онгологдож ингэж явсаар байгаад тэгээд хамгийн сүүлд одоо Төрийн засагт хааны үед ирээд тэр үед одоо Монголын 6 төмний одоо хямралын үед бусад нийгмийг докторжуулахын тулд олон хан бангуудад хан цол өгч одоо бусад элч сүлдүүдийг ингэж тараасан юм а гэж ингэж үздэг. Тэгээ энэ 8 цагаан сүлд буюу 8 хүлт цагаан сүлд буюу Чингисийн цагаан сүлд гэдэг юу юм бэ гэхээр зэрэг ерөөсөө Чингис хааныг тэнгэр тальснаас хойш ямар нэгэн хаан ямар нэг хожимын хүн цагаан сүлд гаргаагүй гэж үздэг. Тэр нь юу гэж нөхөр Чингис хаан шүтжижсэн улсын шүтэн учраас Чингис хааныг тэнгэр талингууд нь Чингис хааны өөрийнх нь сүнсийг тагтдаг шүтэн болгож үлдээсэн юм а гэж. Тэгэхээр цагаан сүлд бол нэг талаас тэнгэр шүтлгийн Чингис хааны бэлэгдэл байсан боловч Чингис хаан өөрөө тэнгэр талихтаа ертөнцид үлдээсэн тэмдэг нь энэ 8 хүлт цагаан сүлд юм а. Тийм учраас 8 хүлт цагаан сүлд бол мөнх тэнгэрийн бэлэгдэл болохын зэрэгцээгээр Чингис хааны сүнс бодтойгоор оршиж байгаа сүлд юм гэж үздэг. Тийм учраас цагаан сүлдийг зэнгүүлэх ёслол нь бол Чингис хааны сүнсийг дахих одоо шүтлэг гэж ингэж үздэг. Тийм учраас цагаан сүлд бол одоо Монголын тэр Чингисийн онгоны зэрэгцээгээр Чингисийн өөрөнхөн сүлд овог эдээсэн гин шүд байсан учраас хамгийн дээд өвөг дайсаас уламжилсан өөрөнх нь онг дөрөх юм гэж ингэж үздэг. Ийм юм. Тэгэхээр цагаан сүлд нөгөө талаараа юу гэж үзэж болох вэ гэхээр хэрвээ бусад бурхны босод шашнууд одоо ямар тэмдэг үлдээдэг вэ? Иесус Христос загалмаа үлдсэн тийм үү? Сидхартаас одоо ертөнцийн цагийн хурд үлдсэн. Аллахаас бол одоо тэр одтой авирхан сар үлдсэн тийм үү? Тэрнтэй адил энэ ертөнцид үлдээсэн Чингисийн бэлэг тэмдэг бол 9 цагаан сүлдний маа гэж үздэг. Тийм учраас одоо энэ Монгол улс одоо энэ сүүлийн 90 оноос хойш одоо уламжлалангаас ирэхлээр Чингисийг шүтэх тэр шүтэнийхээ ёстыг юугаар тэмдгийг бэлэгдэж орлуулах вэ гэдэг нь цагаан сүлдийг дахин сэргээгээд түүнийг төрийн шүтэн болгох ёс гэж. Тийм учраас одоо Монгол улс 1992 оноос хойш энэ 9 цагаан сүлдийг бий болгоод наадмаар гаргаж ирж тэгээд сүлдийн тахилгаар гаргаж ард түмэндээ үзүүлдэг энэ Чингис хааны сүнсийг бэлэгдсэн буюу Чингис хаан өөрөө байна гэж ингэж үзэх бэлэгдэлтэй гэж ингэж үздэг. Тийм учраас цагаан сүлд бол Чингис шүтлэгийн буюу Чингисийг шүтэх хүндлэх ёсын одоо нэг том тэмдэг гэж ингэж үздэг. Ийм учраас цагаан сүлд бол монголчуудынхаар бол бид нэрээ бол одоо нөгөө цагийн хурд буюу одоо хорл юм аа манай Монгол үндэстний нөгөө тэгэр бол загалмаа юм аа л гэж ингэж үзэх ийм одоо учир бас байгаа. За нөгөө талаас бол Чингис шүтлэгийн дотор үлдсэн одоо 13 дугаар зуунаас хамгийн бодиттой бөгөөд хамгийн урт удаан их зөв үлдсэн байж магадгүй гэдэг нь ордос өвчнүүдийн дахиж ирсэн Чингисийн догшин хар сүлд 4 хүлт хар сүлд гэж хэлдэг, 5 хар сүлд гэж хэлдэг. Энэ 4 хүлт хар сүлд бол Чингисийн дайнч бэлэгдэл буюу түүний зэрэг зэвсэг, зэрэг дайны ирч хүчийг харуулсан догшин бэлэгдэл юм а гэж үздэг. Энэ хар сүлд бол одоо Чингис хааны эрхэлж байсан цагаан сүлд. Харин хар сүлдийг бол үе үеийн хаадууд дамжуулаад өөрийнхөө дэргэд цэргийн сүр хүчнийг бэлэгдэл болгож авч явсан. Цагаан сүлдийг бол Чингисийн онгон буюу Чингисийн одоо гол дахилах сүнсний зүйл болгоод тусад нь үлдээсэн гэж үздэг. Тийм учраас одоо
хар сүлтийг бол одоо хожим минь босод хаадууд бол хар сүлт тусгайлан өөрийн хар сүлт байгуулж болдог яг гэдэг зэрэгтэй учраас. 100-ын хар сүлт, 1000-ын хар сүлт, төмт гэдэг юм уу хар сүлтүүдтэй байна. Бүр одоо улсын хар сүлт гэдэг. Тэгэхээр хар сүлт бол одоо энэ судалгааны явцад бол хар сүлт бол олонтоо олдоно. За сурвалжуудад хар сүлтний талаар олонтоо бас дурдна. Тэр нь илбэг гэсэн санаа. Чингис хааны энэ цагаан сүлтний талаар бол маш цөөхөн дурдна, маш цөөхөн олдоно. Энэ нь юу гэж яах вэ? Энэ бол дараагийн хаадууд Чингис хаантай мөчөөрөхөд цагаан сүлт гаргаагүй. Цагаан сүлт ганцхан л 9 цагаан сүлт байсан. Тэр нь 800 жилийн турш дахиад ингээд ирсэн. Дараа нь одоо түүний удмуудад ингээд хуваагаад дахиулсан ийм юм а гэж ингэж үздэгтэй бас одоо холбоотой нийлдэг ийм зүйл. За ингээд өөрөөр хэлбэл хар сүлд, цагаан сүлд, Чингисийн онгон, бурхан халдун гэдэг одоо энэ Чингисийн олон дахилгуудын доторх голлох энэ дөрвөн зүйл бол Чингисийн онгоны буюу Чингис шүтлгийн одоо гол бэлэг тэмдгүүд буюу монголчууд бөөмөрглөөс илүү дэвшид тэнгэр шүтлэг тэр дундаа тэнгэр шүтлгийн дотор Чингис шүтлэг гэж тусгай бийтгүнийг шүтлэг шүтлгийг одоо бий болгож ийсний хэлбэр юм аа гэж ингэж үздэг холбоотой. За тэр нэг түрүүн нэг ярилцсан дээр би хэлж ийсэн энэ ертөнцийн ч одоо Америкийн эрдэмтнийхээс дөрвөн хүн л одоо ертөнцийн дөрвөн их агуу хүн байна гэж байгаа шүү дээ. Тэгээ нөгөө гурав нь бол одоо шашны бэлэгдэл. Одоо нөгөөх ертөнцийн эзний бэлэгдэл. За тэгээд одоо бурхан багшийн бэлэгдэл. Тэгээд одоо исламын Аллах тэнгэрийн бэлэгдэл байна. Харин дөрөвдөх нь бол Чингис хаан юм аа. Чингис хаан бол мөнх тэнгэрийн одоо бэлэгдэл юм аа гэж хэлдэг учраас бол энэ. Тийм учраас Чингис хааныг бол монголчуудын тогтолцоо шүтлэг буюу монголчууд бөөмөрглөөс хитийцсэн тогтолцоо шүтлэг бий болгож ирсний бэлэг тэмдэг буюу улам өрн Чингис шүтлэг юм аа гэж үздэгтэй одоо холбоотой тайлбар бол юм аа. Ерөнхий эвэнтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. За нэг зүйлийг тодруулчих. Одоо Чингис хааныг очрогоон сэхвэстэй холбож ирээд байдаг шүү дээ. Одоо очрогоон сэхвэсийг шүтдэг байсан гээл. Логикоор бодох юм бол шарын шишин чи Чингис хааны соён орж ирсэн Монголд гээл. Тэнгүүд одоо энэ очрогоон сэхвэстэй нь яг яаж холбогдоод байна? За очрогоон сэхвэстэй яаж холбогддог? Ер нь очрогоон сэхвэс гэдэг бол одоо энэ бурхны шашны ясаар бол тэр хүчрхэг одоо сэхвэсүүдийн хамгийн одоо хүчрхэг юм гинлээ. За тэгэхээр Монгол бол Чингис хаан байхдаа ч гэсэн бурхны шашинтай бол холбогдож исэн хүн. Гэхдээ бурхны шашинтай байсан гэж хэлэх гэж байгаа юм биш шүү. Чингисийн өр удам одоо мөнх гуйг өгөөдөө энэ төр бүгд л одоо бурхны шашинтай холбогдож исэн. За тэгээд дөрөвдөх их хаан болох Ховлын хаан бол Юан гүрэнд албан ёсоор бурхны шашныг залсан. Одоо нөгөөх нь бөөмөргөл босож шашнуудыг бүгдийг тандаж үзчихсэн шүү дээ. Тандаж сорж ингэж одоо баг тэмцээн хооронд хүртэл зохиож яасан. Одоо нөгөөх аахаа тэмцээн гэдэг шиг юм. Тэг ингэж тэмцээн зохиож хахад ер нь бурхны шашин илүү бодтой юм байна. За манай үгдээцэн шүтлэг болох энэ тэнгэр шүтлэг энэ бөөмөргөл бол их бодлиантай байна гэж үзсэн шиг байна. Нэг хоёрдугаард бол ерөөсөө Аз дорн дохны эзэнт гүрнүүд улс орнуудыг одоо бүхэрдэлэн цагирахад тэдний дундын нэг сөрхий одоо тархацтай нэлээд боловсрсон философи шашин соёл хэрэгтэй байна гэсэн шиг байгаа юм. За ингээд одоо төвдөөс Пагуламыг одоо залаад ингээд Монголын бурхны шашин Юан гүрний одоо бурхны шашин бол одоо Монголын бурхны шашин болсон. Хамгийн том бүтээн байгуулалт, хамгийн том шүтэнүүдийг бий болгосон. Энийг Чингисийн болоод угуул шүтлгүүдтэйг уялдуулах гэж одоо оролцсон янз бүрийн одоо хэлбэр ийм байгаа. Энэ явцдаа 1282 онд тэр одоо бүх юмыг дэглэхээс өмнө одоо албан бусаар нэрлэж яваад хожим дэглэхтэй бол Чингис хаан бол одоо очрогоон бурхны бүрэл баямаа гэж. Очрогоон сахиусын бүрэл баямаа гэж. Ховлгаан. Тий ховлгаан гэж. За энэ очрогооны ховлгаан гэж хэлж байгаа юу гэхээр зэрэг ер нь бол тэр одоо юу гэдгийг бурхны шашин гэдэг үл үзэгдэх тэр мөнх тэнгэр шиг том хүч байна. Энэ хүчин дотор бол олон тэр бурхны шашны янз бүрийн хүчийг илэрхийлсэн янз бүрийн хувилбарууд байна. Тэр ч одоо дэлхийд дээр тэр бурхны шашин олон бурхантай байдаг гэсэн олон бурхан бужигнаад байж байдаг гэсэн санаа биш. Ерөнхийдөө бол бурхны шашны олон төрлийн хувилгаан шидийг өөр дүрээр илэрхийлсэн бурхад байна гэсэн үг. Тий энэ бол нэг л хүчийг л
Шанда Батан Сумбуугийн бие махбод тэнхээнийг илэрхийлсэн нэг зүйл, оюун санааг илэрхийлсэн нэг зүйл гэдэг шиг ийм өөр томьёо юм. Одоо жишээ нь яг л шинжлэх ухааны томьёо шиг л байхгүй юу? Энийг зээт гэж нэрлэе, нэг эгэр гэж нэрлэе гэдэгтэй адил. Зүгээр олон хүн гинэн харахтаа бол ингээд бурхан энэ зурцсан бурхан энэ бурханы ямар хэрэгтэй энэ төр гэдэг байдаг. Энэ бол томьёоллууд. Энэ бол гоо сайхны үнэлэмжийн тухайн зүйлийн мөн чанарыг одоо тухайн одоо хийсвэр зүйлийн шин чанаруудыг агуулсан томьёоллууд байгаад байгаа шиг байгаа юм. Байгаад байдаг гэж үздэг. За тэгээд Очир Овайн бурханы одоо Борилбаа буюу Тэнхэн хувилгаа нь бол Чингис хаан юм аа. Бидний өвгдээц юм аа гэж. Тэр ертөнцид одоо оршдог тэр ер бүсийн бурханы шашны их далайн их хүчин ийм шин чанарын илэрхийлсэн нь Чингис хаан юм аа гэж. Тэгэхээр Чингисийг бол нөгөө Тэнгэрийн хүүн гэж өмнө нь өөрсдөө үзэж Мөнх Тэнгэрийн хүү гэж үзэж исэн болвол тэр бурханы нэг хүү болох Очирвайн дүрээр бууж ирсэн юм а гэж хэлэх нь шүү дээ. За тэгээд Очирвайн бурханы ягаад тэр Очирвайн бурхантай холбодог вэ гэхээр мэдээж одоо тэр нь бол догшидын дүрийн одоо онцгой сахиус. Энэ сахиус бол одоо яг одоо Чингис хаан шиг одоо үйл явдал Чингис хааны одоо нягуур шалтгаантай одоо тооцсон зүйл байна гэж одоо бурханы номын хотогт мэрэгдүүд, бөө мөрөгдүүд янз бүрийн улсуудтай үзэж байгаад ингэж хүлэмжшүүлсэн зүйл нь тэр юм. Тэгэхээр Очирвайны хувилгаан бол яг бурханы шашны одоо юу гэдэг юм те шарын шашны их биш. Энэ бол язгуурын одоо бурханы шашны язгуурын одоо дотроо шаар зинхэр гэдэг ингээд олон хувьсж байгаа боловч тэр бурхан байсаар л байдаг гэсэн санаа. Тэгэхээр тэр Очирвайн бурхан бол хожим Монголын эзэнт гүрэн Юан гүрний дараагаар 14-р зуунаас шарын шашин гарсан баг шүү. Тийм ээ? Бог цонхоо гаргасан. Тэгэхээр чин тэрнээс өмнө Очирвайны хувилгаан гэдээ байж шүү. Тэгэхээр ямар шашин үзэл сурталт орно тэрнийхээ хамгийн дээд гэж үзэх шин чанартай нийлэх тийм зүйлээр одоо Чингисийн ер бусын гэдгийг одоо нөгөө нийгэмд ингэж ойлгуулж байгаа. Жишээлбэл одоо Монголын нуус товчоонд Чингис хааныг ер бусын жирийн хүн гаралтай биш ертөнцийн онцгой хүчний цаанаас одоо ирсэн гэдэг томьёолол байдаг тийм ээ. Жишээлбэл одоо ингээд Чингис ингээл бүр эртний мэрэгдээсээ тэр тамаачийн хүү тэргээд явж исэн чинь дунд нь гинт нэг гэрэл болоо явцдаг шүү дээ. Бодончор Монхог гэнт тэр одоо эрэхтэй шар гэрэлнээс төрсөн юм байна. Тэгэхээр Чингисийг болохоор зэрэг ерийн одоо биет махбод биш ертөнцийн ямар нэг үл үзэгдэх үл ойлгох ер бусын хүчнээс бий болсон зүйл юм аа. Тэгтээ хүнээр дамжсан юм аа гэсэн шигээр нөгөө Гигэ Мариягаас Крист төрдөг шиг нөгөө Будда Сиддхартаа төрөхөд нэг тэмдэг үзүүлдэг шиг ийм одоо тийм сэтгэлгээний болоод төсөөллийн шүүширлийн одоо 30-100 логик одоо үйлчилсэн байна. Тийм эсхийг бид нар мэдэхгүй тийм ээ. Шинжлэх ухааныхан бол хараад шоолно. Гэтэл соёлынхан бол хараад онцгой билэгдэж гэж үзэн тийм ээ. Зүгээр яг шүтэн бишрэгч улсуудын хувьд л энэ таатай мэдээ. Тийм ээ. Гайхалтай. Ер үсэн л байх ёстой хүнээс Батан Сумбуу бол одоо зүгээр л ингээл нэг тийм бүр аавэжээс төрөхгүй эрг шарнаас төрсөн байвал бүр дорд болж өөр нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр хүний оюун санаагаар одоо бий болгож тэрийг одоо шүтэж тагтдаг одоо хэлбэр аргачлалуудын нэг л юм. Тэгэхээр энэ бол шоолох зүйл биш. Харин ч ийм одоо сэтгэхүйн загварчлалыг монголчууд хүртэл өөрсдөө авч явж ирсэн ямар гайхалтай байл гэдэг зүйл болж өөрөх ийм юм. За тэгэхээр тэр богд Очирвайн гэж хэлж байгаа учир юу гэхээр бурхны шашинд орохлоор зэрэг бид нар богд Очирвайн Мөнх Тэнгэрийн шүтлэг буюу одоо жишээ нь Тэнгэр шүтлэг рүү орохлоор зэрэг Мөнх Тэнгэрийн хөвөн богд эзэн гэж хэлдэг тийм ээ. За тэгээд иймэрхүү байдлаар. За тэгэл одоо юу гэдгийг өөр шашны нэг шүтлэгтэй бол тэр нэг өөрөөр хэлнэ шүү дээ. Нэг өөрийнхөө бурхнаар ингэж хэлнэ. Тэгэхээр энэ бол үе үеийн шүтлэг өөрчлөгдөж, сутлын ажаа өөрчлөгдсөн ч эзнийг бид нэр хаяагүй түүнийг шүтэж байдаг, дахиж байдаг хэлбэр. Одоо социализмын үед одоо бид нэр яалаа шүү дээ. Одоо ингэ шүтэх шахлаа шүү дээ. Тийм ээ 62 онд төрс өдрийн тэмдэглэж итэл гинт өө ийм харгас одоо юу гэдгийг ийм одоо пиатлын ийм ноёныг одоо шүтэж болохгүй гэдээ Оросууд даалгаврыг өнгөд маргааш нэсгэлээ Чингис шиг харгасгүй муухай хүн байхгүй болоод ингэ явж байгаа шүү дээ тийм ээ. Тэрнтэй адил хэрвээ социализм бид нэр шүтсэн бол марксизмтай холбох хэрэгтэй. Тэгээ магадгүй одоо тэр марксизмын одоо маш одоо эртний гайхамшигтай эдийн засаг дайн одоо юу гэдгийг улс гүрнийг бий болгодог тэр философи авчиж хийгээд марксист философоор тайлбарлсан тийм биз. Тэрнтэй адил одоо бид нар ардчилсан улс болсон байж байгаа одоо ардчлалын онолоор тайлбарлаж байна. Энэ чинь анхны парламентыг бий болгосон хүн
Тэ энэ бол хамгийн хүлцэнгүй шашнуудыг одоо бий болдог хүний эрхийг дээдэргээр дээдэлдэг байсан. Соёл иргэншлүүдийг нийлүүлсэн тэ тархаа бодрохаа үндэстэн овг аймагуд алга болох гэж байгааг түүнийг United буюу нэг одоо үзэл санаан дотор нэгтгэж чадсан. Ийм хүчрхэг павертай тийм хүн одоо хаан бол дэлхий дээр байгаагүй. Загвар нь бол одоогийн глобалчлалын загвар юм аа. Хүндрэлтэн Чингис хааны бий болгосон тэр одоо загварчлалын загварчлалаас түлхэл тавж сүүлийн 1000 жил норшиж байна гэдэг ингээд ардчлалынхаа хуулиар тайлбарлаж байгаа үстэй. Тэгэхээр амар ардчилсан баатар болоо явагдсан байгаа үст. Тэрнтэй адил аливаа үндэстний идеалны буюу оюун санааны дээд шүтлэг гэдэг бол яаж цаг үе ховссон түүндээ зохицуулан өрхөмлөн дээдлэх байдал нь явж идэг ийм одоо учиртай. Тэм учраас одоо Чингис хааны одоо бэлэг сургаалыг Чингис хааны одоо Монголын нууц товчоог зааман Чингис хааны дэлхий дээр үзүүлсэн янз бүрийн одоо салбарын одоо нөлөөллүүдийг бидний энэ ардчлалын үед дахиж тайлах гэж оролдож байна. Тийм ээ. Гүнчд ямар одоо гайхалтай вэ? Энтергээд те. За одоо жишээ нь Алунгойгийн сургаал гэдэг чинь хүндрэлтний газар дэвжид одоо эв нэгдлийн тухай сургаалууд байсан. Тэрний нэгэн адил одоо гайхамшигтай сургаал байж байна. Чингис хааны тэр улс орныг сахирч исэн тэр шудраг үнэнч хүмүүсийг дайдалж исэн. Дайснуудаа өөрийнх нь төлөө зүтгэгч болгож хувирхах энэ одоо чанарууд тийм ээ. Тэгээд тэр их олон тархаа боторхаа үзэл бодолтой боловсралгүй харанхуй дайчдын ертөнцийг яаж тийм ээ 100 мянган хүнтэй армийг яаж аян дайнд 7 жил яг нэг зорилгын төлөө өсөх цангах бүх зүйлүүдийг нэгтгээд явах менежмент. Ваа. Ингээд эн чинь үндсэндээ өөрөөр хэлбэл тэр очирван бурхан гэж хэлж ийсэн тийм гайхах зүйл биш. Энэ чинь зүгээр л үе үеийн шүтлэг эрхэмлэлийнхээ загваруудад хамгийн шүтдэг зүйлүүдэд оруулдагтай л адил зүйл. За ерөнхий ярилцлага бол ингээд цаг болж байна. Тэгээд одоо таны одоо очирванаар нь ч бай, Тэнгэрийн хүүгээр нь ч бай, Чингис хааныг одоо ер бүсийн гэдгийг хэлтгэж байгаа хэлбэрүүдээс одоо надад бол Тэнгэрийн хүү гэдэгтэй нь холбоод одоо нэг ивент итгэжээ сурталчилчий гэдэг бодол төрлөө л доо. Яг тэгэхээр одоо Чингис хаан фестивалийн лого нь болохоор дугуй хэлбэрээр Чингис гэж бичсэн байна. Энэ нь болохоор дорн дахинд дөрвөлжин дүрсийг, газрыг, дугуй дүрсийг Тэнгэрийг бэлэгдэж байгаа маа гэж. Тэгмүүд энэ лого нь болохоор дугуй дүрс маань Чингис гэж бичсэн нь Тэнгэрийн хаан гэдгийг хэлтгээд тэгээ ерөнхий дээрээс нь харахаар Монгол гэрийг харуулж байгаа мэт. Тэгээ тойруулаад Чингис хааны онгт хамгыг хүрээлж өгсөн нь бол их утга бүхий лого болж өгч байгаа юм л та. Тэгэхээр хүмүүс бас ойлголтыг ойлгуулчих гэж бодлоо. Яг ер нь бол та нар онгт хамг гэж хэлээд байна. Онг гэдэг чинь одоо нэг төв маягийн нэр шүү дээ. Одоо цагиргийг л хэлдэг зүйл гэсэн үг. Энэ наран тамга гэж одоо монголоор ярьж ивэл зүгээр нэг ширээтэй нар гэж хэлдэг. Суурьтай. Тэгэхээр танах бол одоо Чингис хааны тэр нөгөө дугуй хөрөөгөр Чингисийг бичсэн чинь Чингисийн өөрийнх нь одоо нөгөө наран тамгаар нь бичлээ л гэсэн л тайлбар юм биш ч. Тэгэхээр тэр санаа тий. Тэгээ сайхан санаа тэгэл одоо тэгэл Чингисийн чи янз янзын юм дээр л хэрэглэн шүү дээ. Монгол үнэхээр л одоо хүндрэлтэн аливаа энэ хүндрэлтний их үйлс дотор өөрийнх нь төлөөллийн агуу их хүмүүсийг оруулж чадсанараа бас бахархдаг. Тэгэхээр монголчин бол 4-5 хүн оруулдаг. Тэрний одоо тэргүүн нь одоо Чингис хаан тийм биз. Тэгэхээр зэрэг Чингис хаан бол одоо биднийг одоо оршин тогтнож байгаа шалтгаан бидний. Биднийг төлөөлөх гол бэлэгдэл. Хатуу ширүүн 100-ны аргаар тэр үед одоо засаглал гэж юу болохыг одоо үзүүлсэн. Тийм л тэгээд чинь одоо итгэх аргагүй шүү дээ. Нүүдэлчин хүн тийм ээ. Нүүдэлчин ханилгын дотроос энэ дэлхийн ертөнцийг одоо нөгөөх юу гэдэг нь бүх ойлголтыг өвдөд байна шүү дээ. Барууныхан юу гэж өнгөрдөг юм бэ гэхээр зэрэг хүн бол энэ соёл иргэншил нүүдэлчин тариачин хоёр чинь нүүдэлчин чинь бүдүүлгэн. Тэгээ нүүдэлчин аяндаа мөхөн тариачин болон тариачнаас цааш бүтээн байгуулах суурьшмал болно гэдэг онол байхгүй юу? Ерөнхий ивент төгч Чингис хаан фестивал. Их түүх амилна. Тэгэхээр нүүдэлчин тэдний онлоор бол нүүдэлчин эзэнт хөрөнгөж байх ёсгүй. Нүүдэлчин тийм хийн гэж юу байсан юм? Нүүдэлчин гэж одоо хүртэл амьд байгаа дамбаа чөтгөр шиг өгдөх юм уу гэсэн маягтай юм болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр онл буруу байсан гэдгийг дэлхийд дээр баталж байгаа. Оршин тогтнохын төлөөх тэмцэл хүний жинхэнэ хүн ёсны хандлагын төлөө түүний тогтолцоо үнэт зүйлийн хөдлөлд тэмцэх гэдэг бол хүнд ч байж болно.
Тэрийг үзүүлсэн ганц одоо ер бусын одоо онцгой хүн гэсэн санаа шүү дээ. Түүнээс одоо магадгүй тэр хот улсуудыг соёл иргэншлүүдийг ноёлох нь бол магадгүй илүү зэгцтэй боломжтой харагдах байх. Гэтэл ингээд нэгээр энэ уул хаад шугой хамаг юмд тусдаа салаад ингээд явцдаг тэр их хачин тармал ертөнцийг нэг төдөөгүй дэлхийн ертөнцийн бус соёл иргэншлийг хартаа барина гэдэг бол сонирхолтой зүйлж байгаа юм. Зүгээр яг Чингис шүтлэгийн хувьд одоо ингээд чи нэг асуултнаас ч үзвэл баг дуусгах гэдэг багч байна. Нэг зүйл байгаа. Одоо Чингисийн хамгийн гол шүтлэгийн зүйл болох Чингисийн онгон яагаад өвөр Монголд байдаг вэ гэж хүмүүс их асуудаг юм л да. Тэгээ тэрийг бас хэлчих бол одоо хэлсэн дээр. Хэлэх юм уу? Хэлсэн дээр. За хэлье. Тэгэхээр ер нь бол монголчууд ингээд 2000 жилийн түүхийг аваад үзэхэд энэ говийн урдуур, говийн хойгуур гэж их хуваагдаад байсан юм байна. Ингээ харахад. Говийн хойгуур нь яадаг юм гэхээр тэрэнд л яг л одоо хянганы нуруунаас онон мөрөн хэрлэнг ингээл өгсөөл тэгэл одоо энэ сэлэнг орхны сав тис тамир гээл те. Тэгэл явсаар угаал алтан нуруу тэгэл гिचсэн мөрөн. Урдуур нь ороод ирэхээр хянганы нурууны урд үзүүрээс одоо өвөр Монголын захар гээл тийм ээ. Тэгэхээр захараасаа наашаа ингээл энэ далайн харын нурууны урдуур орол хатан голын бор тохоо мохоо гээл тэгэл хөгнуурлуугаар авчдаг. Тэгэл ийм ерөөсөө л энэ хянганы нурууны хоёр үзүүрээс л ийм хоёр урсгал нүүлчдэг ингэж гарч ирдэг. Энэ хоёр. Тэгэл энэгээрээ хуваагддаг. Энэгээрээ л үзчихсэн хоёр хүн үү ч тийм байсан, умар тойд хүн ууч тийм байсан, төрөвч тийм байсан. Монгол дандаа энэ агарлаар л их олон юм болсон. За тэгээд алтан нуруунд хүрчээр алтан цаад орчвол нэг өөцөгдөхгүй цаашаа нэг хэсэг нь бас салдаг. Ийм хүн хэдхэн загвар баг бидэнд. За тэгэхээр зэрэг энэ үүлийн үрийн одоо загвар Юан гүрэн унснаар гарч ирсэн. Дахин гарч ирсэн. Юан гүрэн задраад Юан гүрний захиргааныхан болоод Юаныг төшөгчөд за энэ хойтлын уугуул нутгийг одоо төшөж байсан одоо энэ алхуудын өвгдөөдөөс ийм улсууд одоо энд нэг бүлэг. Энэ бол тухайн үедээ Юаны хээр талдаа хөгжиж гарч ирсний дараа зүүн жигүүр буюу улсын зүүн гар. Баруун гар нь одоо бусад буюу Алтай бор тохойд байж байгаа. За тэгээд одоо бусад отгавгуудыг нэг баруун гар болгоцсон юм байна. Тэгээд энэ загвар явсаргаа сүүлдээ хагаралын үндэс болоод болчихсон. Энэ загварыг одоо яаж өнөхөр Монгол улс гарч ирээд хааны болоод юуны Тайшин гэж хоёр хуваагаад тэгээд Тайшин засаглал байсан гэж манайхан яриад байгаа. Тайшин засаглал гэж байгаагүй. Энэ бол жононгийн хуваарилтын хэлбэрийг Тайш буюу иргэний чиглэлийн одоо сайд удирдагчид нөгөө улсынхаа нөгөө зүгөөрлөг удирдуулсан байхгүй юу? Тэгээд тэдэндээ илүү үүрэг өгөөд тэд нь илүү одоо нэг улсын гол даалгаврыг армуудыг нэгтгэх даалгавруудыг нэгтгэж яваад нэг тайшл ингээл тэр түүхэн дээр ингээ хаттын сурвалжтлыг гарцсан учраас нэг тайшин засаглал байгаад байсан юм шиг байсан. Юу ойлгоцсон. Үнэндээ бол хааны засаглал буюу зүүн гар баруун гар буюу тайш сайзан өдөрцөн жигүүр хоёр л байсан. За энэ жигүүр эхлээд Монгол сайд нар өдөрж явж байгаад сүүлдээ хаттад одоо жишээ нь баруун жигүүр талдаа байж исэн улсууд Монголын хааныг барьцаалах журмаар 3 ойрд жанжин хятад орвсон юм. Тэгээд орвснаас болоод нөгөө хятад ойрд буюу баруун гарынхны нэг хэсэг нь ингээ нэгдчих тэр Монгол улс чинь нөгөө хятадтай тэмцэж чадах байсан. Тэгээд сүүлж буцааж тэднийг авчираад Тайшин засаглал Монгол сайд нараа буулгаад ойрд сайд нарыг одоо Монголын судал дээр тавиал тэгэл Тайшин хямрал буюу самурлын үе эхэлсэн. Тэр чинь нөгөөх өөр жигүүр удирдаад бүхэл бүтэн ертөнцийн дотор цөөх болоо хүрээд өчигдөр чинь ажил хийхэд хэцүү байхгүй юу? Тэ. Тэгээ энэ зовлон бол ерөөсөө явсаргаад болоо тааш гэдэг юм дээр ирсэн. Болоо тааш гэдэг нь бол тэр баруун жигүүрийн дотор байсан. Одоо тэр нэг авгийн хүн. За тэгээд энэ 9 тайшин аллах хэдлэг гэж одоо юм самуурал ерөөсөө нөгөө тайшин тал чинь л одоо нөгөөд хааныхаа талд хүлэн зөвшөөрөгдөх эсвэл тэднийг устгах гэдэг нөгөө гадагшаа тэмцэхийн тулд гавья байгуулж их армиг нэгтгэх тэр статус авсныхаа төлөө их юу болгож нэр хүнд авахсан гэдэг болж ерөөсөө тэр чинь таашаасан дэшээ болохгүй байхгүй юу. Тэгээ энэ хямрал бол 100 жил үргэлжилсэн. Батмунх Даяа хааны үе хүртэл. За тэр Батмунх Даяа хааны өмнө юу болсон бэ гэхээр зэрэг нөгөө төрийн эсрэг бослого хийсэн
нөгөө баруун гарын ноёдуудын чинь ихэнх нь одоо энэ бор дохоо алтаараа зугтсан. Зүйлдээ нөгөө Төв Монголтойгоо нэгддэггүй. Одоо яагаад өгөхээр зэрэг нэг баахан гэмтгэрийг хийсэн чинь хүний нүрэ харах нүргүү болт юм аах. Тэгээд тэр болоо тайш гэж хүн тэр 9 тайшин аллах хадлаг Монголыг хамруулсан үйл явцын дараахыг залгамжлан үлдэхтэй. Ер нь бол улсын шүтээнийг баруун гар нь хадгалдаг. Зүүн гар нь улсын эзэн байхгүй юу? Ийм байжгаад баруун гарыг дагаад тэр болоо тайш 1465 оны үед Ордос руу аваа явуулсан байна. Хааныг чинь олон хааныг алсан шүү дээ. Болоо тааш алсан өмнөх тааш нар бүгд хаадаг л алдаг айран байлаа. Тэгэл хаадыг ална дөрөстэй хаан гаргаж ирнэ. Тэгэхээр энэ их 100 жилийн Юан улс сонсны дараахаар дотооддоо баруун зүүн болж одоо байлцсан энэ хямралын эцэст. Хямралын дундуур Орцыг тийш аваачаад хямралын эцэст Батмунх Даян хаан Монгол улсын одоо 6 төмөн буюу төвийн 6 төмнийг одоо нэгтгээд улс байгуулахдаа бүр нийслэх хүртэл Чингисийн онгоныг буцаагаад авах гэдэг зэрэг нөгөө чаваас тэр аваа явцсан улсууд чинь одоо гомд Монгол улсад нэгдэхгүй арай гэж нэгдэж байгаа чинь. Тэгээ нийслэх хүртэл одоо тэр бордоход очиж энэ одоо захарын газар очиж сууж исэн. Тэгээд авчиадаагүй. Тэгээ хүүгээ Барсуулдаж онон гэдэг хүнийг тавиад тэгээд хүүгээ тэндээ тавьчихад бол одоо энэ хорчин монголчууд олон удаа одоо тэр Батмунх Даян хаанд байна, дараагийн Бойдаалаг хаанд байна ятгах ирсэн. Үгүй энэ Чингисийн онгон шүтээнийг энд байлгаж болохгүй. Жууг нутг нь энэ аарталд одоо энэ бурхан халдун орхон нэг хүндээ хар орондоо байх хэрэгтэй. Нэг хоёрдугаар энэ баруун түмэн гэж одоо тэр улсад босоод хямруулад ингээ балаатаад байсан тэр нөхдүүдийг бүгдийг хуваагаад шингээ. Тэгэхгүй бол энэ улс дахиад агарч үлдэнэ. Гэдгийг одоо жишээнд Хорчны Урд Ухаа баан гэдэг хүн Батмунх Даян хаанд гэлжээлээ. Дараа нь Бойдаалаг хааныг залгамжлаа гараад ирэхэд дараагийн сайд бас гэлжээлээ. Тэгээд тэрийг хүлэн зөвшөөрөхгүй. Яг тэгэхээр арай гэж баруун төмнийг оруулж авсан юм чинь. Яаж эднэрийг буцаагаад ингээд задлаад ингээд чихүү одоо бүр бүүн итгэдэггүй хямрал болно. Гэт эннээсээ болоод одоо тэр өөр Монголд энэ гараа явцсан байгаа. Тэр Орцын Чингисийн онгоныг буцааж авчирч чадаагүй. Тэгээд 1465 оноос хойш одоо тэр хүртлээр байж байгаа маа болоо таашиг одоо авч утсан тэр. 1914 онд 13 14 онд Монгол улс одоо олон орогчны Монгол улс байгуулад одоо яг тэр хариуцж исэн сайд нь хүн нь бол одоо Ар Монголыг үнэхээр улс олдсон юм бол энэ Чингисийн онгоныг буцаагаад аваач гэсэн. Тэгээ манайхан очиход шар мөрөн үерлээд хятадын зэрэг орж ирээд ингээд бид нэр авчаад авгүй. Тэгэхээр одоо энэ бол Чингисийн онгон тэнд үлддэг нь хагарлын улмөр. Монгол улсыг яг одоо тал нутагтаа гарч ирээд ахаад мэн улсаас байраа авах гэж байлгахад нь баруун жигээрийнх нь хитрхи их мэдл өгснөөс болоод хямрал руу шилжүүлээд хямрал нь сүулдэ явж байгаад бүр Монголын эсрэг хүч болж хуураад тэгээд онгоныг аваа явуулсан гэсэн санаа. Тэгээ ерөөсөн монголчуудын хоорондын хил хамаа ололцдгоо хагарал бол энэ тэгтээ зөв одоо энэ үзэгчд бол нэг зүйл одоо мэдмээр байгаа. Энэ бол ганцхан монголчууд ингэж хямардаг юм биш. Ерөөсөө хүн төрөлхтний бүх улс орнууд дотор ийм албан тушаал эрх мэдлийн төлөө ингэж амь тавьсан одоо ийм өрсөлдөөн байдгаа. Энэнд ингээд бууга ийм өрсөлдөөнд орохгүй буугаад өгчихтэй зэрэг муу хүмүүс эзэлждэг. Бууж өгөхгүйгээ байлдахдаа риск адаггүй тулаан болчдөг өөрсдөө мөхөд хүрдэг. Ийм одоо аргалах аргагүй хүн төрөлхтний уугуул хачин зан дөрөгтэй холбоотой тийм процесс өнгөрсөн юм аа. Биднэрт бол яг л тэр дайраад өнгөрсөн. Ерөн зүгээр одоо аливаа хагарал тэмцэл идэж уудгаас болоо зөвхөн монголчууд ингэдэг гэж яриха болоо. Ер нь бол хүн гэдэг амт тийм муухай. Тийм учраас энээс арга ухаануудаар гарах аль болохоор одоо их зөв шодроо одоо тэмцэх. Хэрвээ тэмцэж байхгүй бол хагарал гарахгүй бол бас хэцүү. Нөгөөх одоо юу гэдгийг чөтгөрийн гэдэг юм уу шулмын сэдэлтэй хэсгүүд нь давмгайлдаг талтай. Тэгэхээр түүндэд дийлчих юм бол үндэстэн хямарчдаг. Тэгэхээр одоо нөгөө тал нь бас заавал тэр нийт одоо шулам мангас нутгаа тэмцэж явах хэрэгтэй болдог. Тэгэхээр энэ чинь улс оронд ийм их тэмцэл хатуу ширүүн хэцүү юмнууд бол аль ч үед таардаг юм байна. Энийг заавал эрдэмтэн мэрэгдэн нэг бууж өгөөл юм уу эрдэмтэн мэрэгдэн толгойд нь гараад ч юм болдго юм биш. Юм тогтолцоо механизм хариуцлага нь сайн байхгүй бол ямар ч ариун үгийн амьтан муухай болдог. Тийм учраас энэ бол дандаа ингэж засаж, тордож, шалгаж, нягталж ингэж урагшилж яадаг ийм их
эмзэг юм хүндрэлтний ертөнц байд юм байна. Тэгэхээр бидний одоо энэ бас нэг хагарлын үндэс бол энэ Чингис шүтлэгтэй холбоотой хамгийн гол зүйл бол тэр одоо орд сонгонд үлдсэн байгаа явдал. За тэгтэл тэр онгон шүтлгүүдээс юу Монголд байдаг вэ гэхээр зэрэг цагаан сүлдний үлдвэрүүд байж идэг. Хар сүлд бол одоо тэр Чингисийн онгонгаа дагаад бас орцод байдаг. Бурхан халдун энд байна. Чингис хааны онгон буюу монголчуудын уугуул гарвалт их 3 гол энд байна. Тэгээд энэ одоогийн Монголыг одоо Төв Монгол гэж нэрлэдэг учраас тэр энэ чинь Төв Монгол, Баруун Монгол гэж тэнд бий, Зөв Монгол гэдэг одоо орчин тэргүүт орнууд бий. Сүүлийн үед энэ Оросын оноолчтоос болоод Монголыг бол Баруун Монгол, Зөв Монгол гэж 2 Монгол байсан юм шиг бичдэг болсон. Чи тийм биш байхгүй. Төв Монгол гэж ерөөсөө бүр мөнхөд байсан. Энэ Төв Монголыг зүүн гар гэдэг байсан. Зүүн чигийн юм шиг тийм нэр томьёо гадныхан буруу ойлгохдоо зүүн талын улс Зөв Монгол юм байна гэсэн юм да хольж хотгож бодолж явсаар байгаа сүултээ Зөв Монгол болоод өгөрцөн. Монгол бол Төв Монгол юм, одоогийн Монгол улс бол. Баруун Монгол гэж одоо тэр баруун талтай байдаг, Зөв Монгол гэж зүүн талтай байдаг. 6 төвнөөс тогтсон өмнөх уламжлалын хэв шинжийг хадгалсан формат нь энэ юм аа л гэж. Ийм юм. За одоо өөр зүүн тийм ярьлаа. Яг юу за яах вэ? За сайхан ярилцлага боллоо. За олон зүйлс ярих байлаа. Дахиад л цаг маань үргэлжсэнгүү. Бид дараагийн дугаарт их Монгол улсын бутгалын тухай ярилцах болно. Тэгээд Цочин Бадам Самбахта баярлалаа. Дараагийн дугаар уулзтлаа түр баярлалаа. Баярлалаа. За. Ерөнхий эвэнтгэгч Чингис хаан фестивал. Их түүх амилна.